сайн байцгаана уу? Манай өнөөдрийн зочноор жижигчин дэлгөө манай хүрэлцэн ирлээ. Өөрийнх нь цаг зав гаргаж ирсэнд маш их баярлалаа. Ямар ч хөөрхийн. Баярлалаа. Оройс харсан чинь бүр хөөрхийн юм биш үү? За шууд хичээл эхэлчлээ шүү. Гар хөлрөөл. Баярлалаа. Бас юм гоё хэрэгтэй те эрүүл мэндийн ийм гоё одоо нэвтрүүлэгтээ урьж оролцуулж байгаад баярлалаа. Тэгээд өөрөө бас маш гоё гэрэлцсэн гоё юмхтэй байна. Баярлалаа. Манай подкастын маань зорилго маань одоо мэдээж шүдний цорол маш их байгаа гэдгийг хүн болгон мэдж байгаа. Тэгээд биднээс би өөрөө шүдний эмч мэргэжилтэй. Гэтэ яг хөө биднээс одоо хийж чадах бүхнээрээ бас эрүүл мэндийг илүү түгээе. Бусдад боловсрал эрүүл мэндийн боловсрал олгоё гэсэн зорилготой хийж байгаамаа. За чамаас асуух их олон асуултууд байна. Тэ ийм хөөрхнөрөө бас ингэж байж байна гэж асуумаарай. Баярлалаа намайг ийм гоё үнэлж байгаад тэгээд түрүүн хоёлаа нэг нэвтрүүлгийн өмнө ярьж ийсэн те ингээл одоо цаг хугацаа өөрчлөгдөө, техник технологи хүмүүсийн мэдлэгч гэсэн өсөж байгаа те техник технологи өсөж хөгжиж байгаа. Тэгэхээр одоо хүний дундаж наслалт хүртэл одоо өмнө нь ямар байсан те 100 жилийн өмнө ямар байсан одоо ямар байсан ингээ өөрчлөгдөж байгаа. Тэгэхээр бид нар одоо эрүүл байх. Би одоо залуу гэхээс илүүтэйгээр эрүүл байх. Одоо сүүлийн үед арьстэй одоо шүд гэдэг юм уу зөвхөн нэг тийм гоё харагдахтаа биш юм чи эрүүл мэндийн хувьд маш чухал үүргийг гүйцэтгэж байна. За гоё биетэй байх те илүүдл жингүү байх гэдэг чинь бас гоё харагдахаас илүү хамгийн гол нь эрүүл мэнд гэдэг юм дээр анхаарат байгаа юм гэдгийг бол маш сайн ойлгоод тэгээд аль болох өөрийгөө эрүүл байлгах талаас нь тэгээд нэгэнт асуудал үүссэн хойно нь биш одоо шүдч вэ арьсч вэ те эмхтэй өмнө асуудал үүсгэхээс нь өмнө нөгөө гоё байгаа зүйлийг гоёор нь ингээд тордоод арчлаад хэрэгтэй эмчилгээ одоо машинаар ярих юм бол нэг онцлогоонд ордог штэ баг багаар юмаа ингээд засаал янзлдаг шиг яг тэгээд одоо эмчилгээ үйлчлэгэнд ороод явдаг гэх юм уу тийм өдөр тутмын эрүүл мэндэд анхаардаг тийм тогтцсон хэвшмэл хэв маягууд байна уу? Эрүүл мэндэд одоо сүүлийн үед яхаа бол зарим хүмүүс ингээд янз ярьдаг л да. Тэгэхээр би одоо яг хүмүүс зөвлөхөөс илүүтэйгээр яг миний хийдэг зүйл бол витамин 1 сүүлийн үед бол маш их хэрэгжилж эхэлж байгаа. За тэгээд ашигтай бактери гэдэг зүйлийг одоо өглөө алга хэрэгэлдэг. За омега витамины заавал хэрэгжилж байна. За тэгээд нөгөө эрдэс бодисын шинжилгээнүүд ер нь нэг жилдээ юм уу их удлаа гэхэд 2 жилдээ нэг бүтэн биеийнхаа шинжилгээнд хамрагдчихж байна. За тэгээд хамрагдаад нөгөө аль юу ямар витамин хэрэглэх шаардлагатайгаа мэдээ. Тэгээд кальц, магний, Д витамин гэдэг 3 витамин бол яг хүнд заавал хэрэгтэй юм байна гэд ууж гин. За тэгээд нөгөө эмэгтэй хүн болохоор бас 25-аас дээш нас нөгөө коллагены бидний нөгөө ялгаруулалт ингээ багасчдаг. Тийм болохоор бас коллагеныг ууж дотроосоо бас хэрэгжилж байгаа гэх юм уу. За тэгээ мэдээж одоо арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд байна. За тэгээд Интершарм клиниктэй хамтарч ажилладаг. За тэгээд нүүр царайнуулж явдаг. Тэгээд нөгөө яг арьсандаа бол байнгын чигшлийг өгдөг зөв тохирсон бүтээгдэхүүнийг хэрэглэх жишээний. За тэгээ эрүүл мэнд дээр бас хамгийн чухал юм бол шүд байдаг тий. Тэгээ шүдэн дээр бол бүр за одоо энэ 8 жилийн туршид маш их мэдлэгийг өөрөө бас хоримтлуулж байгаа. Тэгээ хүмүүс надаас шүдний нөгөө асуултууд аяг асуудаг. Яа тэгэхээр нөгөө өмнө миний шүд яг юм тоолаа шиг байсан аахгүй. Нөгөө шүдний асуултууд хүмүүс их асуугаад тахаар өөрөө сонирхож эхэлдэг юм байлаа. Тэгээ эмчээсээ ингээд мэдээлэл аваад өөрөө уншиж эхлээд тэгээ яг өөрийнхөө хүүхэд дээр бүр яг шүдийн ингээд бүр бага байхаас нь яг нөгөө нэг шүд ургааг байхаас нь эхлээл тэр чинь нөгөө өнгөрийн цэвэрлэл арчлаад эхэлдэг юм билээ шүү дээ. Тэгээд манай хүүхдээс одоо шүдний бол ямар нэгэн цоорл ч юм уу тийм асуудалгүй яг дор нь явдаг гэх юм уу. Тэгээ шүд чи өөрөө яг ингээ харахад юу мөртлөөсөө та мэдж байгаа хэ тэгээ айгүй хамгийн чухал юм билээ шүү дээ. Энд чинь амаар орж байгаа хүнс чинь биднийг одоо яг тодорхойлдог тэгээ эрүүл үгүй шийддэг. Тэр хамгийн ихний дамжлах чинь хүн бүтэн шүдтэй гэж бүтэн тэрийгэж зажилж тэгээ шингээж иж ингээд бас энэ чи арьс тэ гоо сайхан одоо бүх зүйлтэй хамааралтай болчтой юм билээ. Тэгэл шүдээ угаахаас л ер нь өглөө эхэлт юм биш үү? Ер нь нүрээ угаагаал шүдээ угаагаал тэр чинь тэгээд эрүүл мэндийн усаа угаал өглөө болгон яг 600 г бүлээн ус угаал. Өглөө болгон угадаг. Үлэн дээр энийг болохоор яг манай урнаагч жүжигч уран чимэгч манайтай хэлчихсэн. Яг нэг тийм японочдын гаргасан яг тийм судалгаа гээд тэгээ яг өглөө үлэн дээрээ чи 600 г бүлээн усыг бүр заавал уужий гэд. Тэгээ яг уугаад бид нар чинь нөгөө нэг өглөө хөтгөнөө гадагшлуулах чинь айгүй чухал юм. Тэгээд тэр чинь нөгөө нэг
өчигдрийнхөө одоо бид нар ингээл идж байгаа тэр юу чинь шүнжэнгөө би чинь нөгөө цэвэрлээд ингээд одоо нөгөө бохирдлын нэг хэрэгтэйгээ аваад хэрэггээг нь ингээ гатгчлуулах хэвээр. Тэр өглөө миний ингээ бодлоор яг усаа уухаар яг тэр нөгөө ус нь ингээ тэрийг илүү дэмжиж илүү бохирдлаа гаргаад тэрнийхээ араас өглөөнийхөө цайг уудаг гэх юм уу. Тэрнээс биш одоо бохирдлаа гаргаагүй байхдаа нэмж одоо өглөөний цай уухаа. Ер нь бол болоод байгаа сүлийн үед. Тэгэхээр нөгөө нэг өглөө болох ус уугаас хурцчаар тийм. Уухгүй байхаар айгуу нэг гороогоод айгуу хэцүү юм шиг мэдрэмж төрч юм уу дараа. Ганц хоёр удаа гороохосоо илүүтэйгээр яг нэг юм яг л нэг юм дутуу хэцүү санагдаад эхлээд бол ууд сурахад нөгөө бөөлчих гээд идэг ус хэмжээний ус уучаар тэгээ одоо бас нөгөө хүүхдтэй өгөхөр манай хүүхдээс бөөлжлөө гэл баг багаар нөгөө сурах гал нэг балга хоёр балга гэл ингээл нэмэл байгаа л та. Тэгээд тий ер нь уугаад тахаар ер нь сурчдаг дөө тэгэл ер нь л баг мартахаа болцсон дөө одоо яг өглөө гарамтай тавьж байгаа л бүлийн хүүхдтэй ус уухаар бас яг нэг тийм хий дүүрээд нэг тийм цэрдийгээд гэх юм уу тийм мэдрэмж бас жоохон төрөх гээд байт юм билээ. За хүүхэд нь шүдэн цараагүй гэж сая ярьлаа шүү дээ. Тэгэхээр яаж тэрийг хийв, яаж арчлав. Тэгээд мэдээж яг маш хамгийн завгүй бас ээжүүдээ нэг байх. Тэгэхээр гівчтэйгээ бас хүүхдтэй цаг гаргаад бас ингээд эрүүл мэндэд анхаарат ирт те. Би өөрөө ер нь шүдэндээ бас маш их анхаардаг гэх юм уу те. Тэгээд яг хүүхдээ танд нөгөө хэлсэн шиг шүдэн урахаас өмнө анхаарал эхэлсэн. Тэгээд яг нөгөө бид нар гэр бүлээрээ 4 жил Америкийн нэгдсэн улсад амьдэрсэн. Яг тэр үед болохоор би нөгөө яг 100% гэрийн эзэгтэй ээж байсан. Тэгээд яг бүр 100% хүүхдтэй анхаарсан гэх юм уу тэр жилүүдэд. За тэгээд нөгөө яг хүүхдээ өглөөрөө болгон шүдийг угаалган те. Тэгэнгүүтээ тэнд чинь нэг гоё юм нь болохоор хүүхдийн бүх юм өнгөө ээжэдэг. Тэгээд шүдний имлэг бас өнгөө. Тэгээ нөгөө 6 сар болгонгууд нь ингээл нөгөө дуудана. Тэгээ хүүхдээ ингээд одоо үзлэгт нь оруулаарай гэл. Тэгээл яг цагаа авчин очиод. Тэгээл очингууд нөгөө хүүхдийн шүдийг үзээл, фоторжуулалтыг хийгээл, сайз бэлгэлээл, модон чихэр ч юм уу бэлгэлээд. Тэгээ бүр ингээд шүднийхээ цагийг хүлээж авдаг. Тэгээ цэцэрлэг дээр нь бас тийм сургалт мэдээллүүд амар их ордог. Тэгээ би хүүхдтэйгээ цэцэрлэгээс бас ингээд аягүй их юм сурч. Тэр ингээд бүр ингээд шүдний одоо эрүүл ахуйн тухай бүтэн юм өдөрлөг болж байгаа байхгүй ингээд ээж аавуудыг авчираад багш нь ирээд шүдний эмч ирээд тэгээд тоглоом тоглуулад тэгээд юм бүр үлгэр ярьж өгөө. Тэр дандаа юм шүдний холбоотой. Тэгээд тэрэн дээр болохоор одоо нөгөө шүдний утас флосс шүдний утас гэдэг бас маш хэрэгтэй зүйлийг тэн дээр бол бас ойлгож ирсэн. Одоо бид нар чинь нөгөө шүдээ ингээд угаагаал идэхтэй тэгэнгүүт тэнд болохоор ингэж танилцуулсан байхгүй. Та шүдээ угаагаал идэг, та флосс хэрэглэхгүй бол та шүднийхаа бараг 50-70% бохирдлыг цэвэрлэхгүй байна гэсэн үг ээ. Тэгэхээр одоо шүд угаалаа бүр юм флосс гэдэг дуу зааж өгч байгаа байхгүй тэр үедээ флосс гэл те. Тэгэл бүр одоо байнгын л ингээл флосс хэрэглэхгүй бол бас дутуу санагдаад тийг. Ингээд шүдээ угаачаал яг бүх завсруудын флоссороо цэвэрлээл. Тэгэл ам зайлагчаараа зайлж ич шүд хүртэл нэг юм миний хувьд тэгээ нөх хилнийхээ өнгөрөөс ингээд юм дөрөв дамжлагтайгаар цэвэрлэгддэг гэх юм уу. Тийм. Тэгээд яг нөгөө тэнд байсан учраас ингээл байнгын үзлэг юм хамрагдаал угаагаал тийм байсан. Тэгээд хоёрдугаарт бас нөгөө ингэж анзаарсан нөгөө мөмнөөс хит орой гарах бас шүдний ургалт нөлөөлдөг үү гэнэ. Мөмнөөс хит орой гарах уу? Цооролт өгдөг үү? Үгүй. Яг шинжлэх ухааны үндсэн дээр бол байхгүй. Зүгээр биднээс хүүхдээ мөмөч өгж болно. Гэхдээ шүдийн бас угаалах хэрэгтэй байхгүй. Би болохоор нөгөө яг манай хөх нөгөө эрт мөмнөөс гарсан юм. Тэгээ нөгөө зарим жоох хүүхдүүд нэг шүдэн нөгөө хар юм төрхцэн яваад байдсан шүү дээ. Тэгэхээр би нөгөө энэ мөмнөөс гараагүй хүүхдүүд ингэдэг юм байна гэж бодоод байсан. Тэгвэл тийм юм байна. Шүдний хүүхдийн шүдийг арчилчлаа бол хүүхдийн шүд цоохсгүй. Одоо тэгээ бас тэнд байх хугацаанд бас нэг ажилласан юм. Америк хүмүүстэй цагаан хүмүүс ерөөсөө би тэнд юм шүдний асуудалтай хараагүй. Тэг бүгдээрээ л юм яраас нь ярьсан. Үнэхээр гоё шүдтэй. Тэгэл яг өсвөр насны хүүхдүүд нь дийлэнх нь аппарат зүүчдэг. Тэг яг ингээд гажгаа тэр чинь аргагүй шүү дээ. 6 сар тутам тэр хүүхдийг ингээд үзээл онцлоод явж байгаа юм чинь тэр чинь ямар асуудал вэ? Дор дорн шийдэл явцдаг тий. Тэг чи одоо би бол жоохон байхдаа яг сүүл рүүгээ дунд ангиасаа ус бүр жоохон байхт бол тэгэл шүд өвдөхгүй л имлэг ортгүй. Тэг шүдний имлэг гэдэг бол бурхан минь энэ амьдралын хамгийн амар л газар ороод ингээл нэг үнэртдэг тэгэл гэл ингээл өрмөнд уурал бурхан минь л гэж боддог байлаа. Одоо бол бүр гойлцсон тий имлэгүүд. Гэхдээ бидээс энэ үед болохоор урьдчилан сэргийлт гэдэг юм маш бага ажилдаг байсан. Тийм тэгэхээр
нөгөө нэг яг өвтгөр нь л эцэг их аваачдаг байсан. Тэгээд одоо бодоод хахад эцэг их маань бас яг ингэж үдэ байгаагаараа гэж бас заадаг байсан уу? Үгүй шүү дээ. Ер нь эцэг ихтэй одоо зааж өгч байгаа шүү дээ. Ингэж угаах ёстой юм. Тэгээд тэр чинь нөгөө сойзны сонголт чинь бас өөр юм билээ шүү дээ. Би ч одоо өмнө ингээл нөгөө ийм том сойз байвал гоё те. Бүх шүдийн ингээл зэрэг угаагаад тэр нөгөө ингэж ч угааж мэдгүй ингэж угаадаг байсан шүү дээ. Тэгээд тэрнээс болоод нөгөө тэр чинь буруу угаалтаас болоод буйл шамраад бас өвчлөл. Тэр нөгөө дээшээ буйлын шамраад ингээд шүд имзэгшээд идэм билээ. Тэгэл бас л сүүлийн үед л олж авч байгаа мэдлэг л дээ. Гэхдээ яг харьцангуй эрт олж авсан. Тэгээ яг нөгөө сойзыг яаж хэлбэр хэмжээсээр нь яаж сонгох хэрэгтэй те аль чиглэлд угаах хэрэгтэй ингээл энэ мэдлэгүүдийг. Тэгээ тэр чинь бас айгүй чухал юм билээ. Одоо яг мөрөгчин мэрэгчлээ жүжигчин мэрэгчлээ амны үндийн ингээд шүдний байр байдал бол маш их нөлөөлнө шүү дээ. Тэр бол бүр үнэхээр нөлөөл хүний царай. За тэр байтугай шүдний өнгө чи арсны өнгө нөлөөлт юм билээ тийм чи. Тийм. Тэгэл хүний инээмсэглэл одоо ингээл нөгөө хамгийн түрүүнд миний ингээл хүнээс хардаг хүний инээмсэглэл байхгүй. Тэгээд би өөрөө одоо шүдэнд айгүй бас дуртай, гой шүдтэй хүн дуртай. Тэгээд уулзсан хүнийхээ таны ямарсан би орж ирээд ямар гой шүдтэй вэ? Шууд ингээл асуугаад гисэн дээ. Тэгээд нөгөө шүдэнд айгүй дуртай гэх юм уу. Тэгээд тэр чинь бас нэг талын одоо тэр хүнийг одоо хэр өөртөө анхаардаг, өөртөө арчаатай байдаг хүн бэ гэдгийг бол одоогийн нөхцөл шууд илэрхийлж байгаа тий. Амнаас эвгүй үнэр гарах тий, шүдэн нэр юм наалдах ч юм уу тий, шүдний асуудалтай хүмүүс бол тэр хүн бол өөртөө ингээд анхаарал тавихгүй байна л гэсэн үг тий. Яг гадаад үзмжээсээ хүн өөртөө арчаатай байна уу, эсвэл өөртөө анхаарахгүй байна уу гэдг нь бол мэдэгдчихээн гэсэн үг шүү дээ. Тий, одоо ингээл би нэг тийм хүний постыг уншиж ирсэн яг надтай тийм хүнд харж байгаагүй л те. Бас нэг миний нэг таньдаг одоо Facebook, Instagram-аар найз нэг аюу гой эмэгтэй, аюу гой шүдтэй бас шүдэндээ аюу ханхаардаг. Тэгээд тэр эмэгтэй нэг тийм байсан. Хажууд нэг эмэгтэй байсан минь нөгөө аюу гой хумстай байсан минь. Ийм урт хумстай тэр хумсан дээр нь цэцэг жимстэй шигтгэн эмэгтэйтэй бүр юм. Тэгээд аюу тийм ганган тэ ус мүсээ нүрээ ингээл амар гой бутцсан. Тэгсэн чинь шүдэн аюу муухайсан минь. Тэгээд ам нь аюу юу нэртэй байсан минь. Тэгээд эмэгтэйчүүдээ та нар ингэж болооч одоо энэс чинь чухал юм чи шүтчихэн штэ гэд нэг тийм постыг нэг нэлээд хэдэн жилийн өмнө уншижсэн байхгүй. Тэгээд тэрнээ би бас аягүй санал нийлжсэн. Ерөөсөө хамгийн чухал юм бол эрүүл мэнд, ялангуяа шүд, арьс, үс гэдэг бол эмэгтэй хүний ерөөсөө шууд л илэрхийлэх зүйл гэж боддог тийм. Спортоор хичээлдэг лээ. Хичээлдэг. Фитнесээр. Би нэг юм аягүй сониуч. Тэгээ бүх юм ингээд дуртай. Одоо ингээл би чинь фитнесээр хичээлж исэн. За газрын теннисээр хичээлдэг. За тэгээд тийм сүүлийн үед усан цэлэлтээр хичээлж байгаа. За өмнө балетаар бас нэг хэсэг гэхдээ нэг удаагүй 1-2 сар явсан. Тэгээд румба бүжгээр, латин америк бүжгээр бас хичээлж исэн. Тэгэл яг ингээд нөгөө юмд ингээд яваад ирэхэд бүх зүйл үнэхээр гоё. Тэгэл нөгөө цаг амждаггүй ч юм уу тий. Ажилдаа давхцаал тэгэл яг тууштай явж чадахгүй орхигдвол. За одоо бол яг газрын теннисээ бол орхиогүй усан цэлэлтийг эхлүүлсэн. Тэгээд фитнесээр хичээлнэ гэдэг бол үнэхээр яг бүр ингээд үр дүн гаргахыг хүсэх юм бол бүр ингээд цаг зав бүх зүйлээ ингээд яг нөгөө зориулах хэрэгтэй юм билээ. Тэгэхгүй одоо нөгөө сүүлийн үед тэгж чадахгүй болохоор хичээлж байгаа хичээлхээс илүүтэйгээр зүгээр нэг хүн юм эцэн үедээ кардио байдлаар ингээд одоо алхахдаг ч юм уу, хөвлийн дасгал хийдэг ч юм уу. Тий. Би нөгөө юм итгэрээ айгу хурдан тархалдаг төрлийн юм баггүй. Айгу идэхээ болж ерөөсөө чаддгүй. Зарим хүмүүс чинь нөгөө хоолоо сойж ингээд барьдсан шүү дээ. Би болохоор айгу хиддэг төрлийн юм. Тийм болохоор ер нь яг хөдөлгөөнөөр хоолоо өөрийнхөө жинг барьдаг гэх юм уу. Бага наснда спортоор хичээлж ирсэн үү? Ер нь бол тийм дугууланд ч юм уу явж исэн юм байгаа. Ерөөсөө явж байгаагүй. Тэгээ би бүр хамгийн сэн би тамирт хамгийн дург байсан. Тэгээд би бүх хичээлдээ ер нь ингэж жигд айгу дуртай, сайн амлээтэй. Тэгээд би тамирын хичээл дээр айгу дургу. Тэгэл сакс макс ингээл нөгөө чөлөө цагаар тоглуулахаар хүүхдүүч амар дуртай тоглолдог. Би бүр ингээл ёо гэж боддог тийм хүүхдээ спортт бүр үнэхээр дургу байсан. Гэсэн чинь одоо ингээд яг фитнесээр хичээлснээс хойш юм гэдэг айгу тийм спортод амар дуртай болдог. Магадгүй нөгөө нэг өөрийнхөө спортыг хайгаад байгаа хүн шиг сонсогдоод байгаа байхгүй юу? Яг нэг өөрт чинь дуртай яг би
бие махбод чинь тохирох спорт бол байж л таарна. Тэгэхээр энэ бүгдэнд нь ингээд дурлаад байгаа байхгүй юу? Хамгийн гол нь алийг нь ч би энэ минийх биш вэ гэж орхихгүй байгаа. Одоо фитнестэй ч тэнгууд ингээд цаг зав ч юм уу те. Тэнгууд бүгдэнд нь мэдээж зэрэг явж чадахгүй. Тэгээд нөгөө манайд ч нөгөө төвчрэл ямар үлээ те. Тэгэл нөгөө тэр чинь нөгөө хичээлүүдийн цагийн хуваарьтай байна шүү дээ. Тэнгүүд нөгөө за хүүхдийн хичээлтэй давхцаад ч юм уу, ажилтай давхцаад ч юм уу те. Нэг бол яг төвчрлийн цагаар таарад ч юм уу. Тэгэл нэг жоох орхигдуулаад байгаа боловч хэрвээ надад бүр яг ингээл бүх боломж нь ингээл цаг заванд байвал бүгдэнд нь л явж юм байна. Бүр тэрнээсээ өөрөө ингээд аз жаргалыг мэдэрдэг гэх юм уу. Тэгээ нөгөө ийм юм бэлээ. Ямар ч хүн ингээл нөгөө сэтгэл готролд ордгийм бэлээ. Тэгээ тэрийг би яг 25 30 хүрээд яг нөгөө тийм юмд орж үтсэн сэтгэл готрол гэдэг зүйл. Тэгээд одоо нөгөө бид нар ч нөгөө биеийн өвтгөр эмчтэр очивол одоо шүдээ өвдлөхийн шүдний эмчтэр очивол энд цоорчлоо нөхөд үг гэл те. Тэнгүүд энэ сэтгэл өвдчлөө гэхээр яг сэтгэл зүйч хийж байдаг. Тэнгүүд нөгөө манайхан чинь бид нар бол яг ингээд очиод гадаадынхан бол одоо хамгийн үнэтэй мэрэгжилтэй хамгийн хэрэгцээтэй мэрэгчлэх бидний сэтгэлээ бол сэтгэл зүйчдэр очтгүй шүү дээ яад чинь. Тэгээ би ч гэсэн өөрөө ингэж мэдж байгаа юмнээсээ би юус очоогүй. Тэгэл ингээл өвдөөл сэтгэл готролд ороод ингээл баг багаар тэр нэг юмдаг идүүлээдсэн байгаа байхгүй. Тэгээ энийг хамгийн одоо энгийнээр эмчилж болох одоо юма ярахаас айдаг ч юм уу те бас сэтгэл зүй өмнө ярьж үзээгүй болохоор ингээд нэг тийм сонин очиж мэдхгүй. Тэгээ тэр чинь хамгийн энгийнээр эмчилж юм чи хөлсөө гаргах юм л. Тийм шүү дээ. Тийм хөлс гараад ирэхээр ерөөсөө ямар ч бодол төрөхгүй те. Тэгэл ерөөсөө тийм яг тэрнийгээ тэгж давж исэн. Тийм болохоор одоо ингээл жоохон эвгүй юм болонгод ерөөсөө яг спортоор хичээлэх төртэй. Спортоор биш юм хэд ядаж нэг гараад зам дээр цаг алхацдаг гэх юм. Сэтгэл гутраллаас эмчлэх хамгийн энгийн арга нь бол спортоор хичээлэх бас байдаг. За мэдээж нөгөө нэг сэтгэл зүйчтэй уулзаж бас нөгөө нэг бага насны травмагаа ингээл бас байх шалтгаалтай. Гэхдээ бас нөгөө энгийн хүний амьдралд бол хамгийн easy аргаар бол яг спортоор хичээлэх хөлсөө гаргах. Тэгээд дээрээс нь тэр чинь нөгөө нэг айгүй олон ашигтай байгаа шүү дээ мэдээж эрүүл мэндийн ашигтай тэгээд гоо сайхны ашигтай тийм тэр бол өстой үнэн шүү. Та бас спортоор хичээлдэг үү? За би бас нөгөө нэг миний бодлоор бол би бага наснаас бас яг нэг спортлог хүүхэд бол байгаагүй. Тэгэнгүүт чи одоо нөгөө нэг том болонгуудаа за би эрүүл мэндийнхэн төлөө ямар нэгэн спортоор хичээлэх хэрэгтэй гэдэг бас нэг зорилго тавьчаал ажиллаж байгаа хүн. Тэгэхээр нөгөө нэг өөрийнх нь спортыг олохгүй байгаа гэдэг нэг юм яваад идэг нэг кейсээс бас байдаг. Тэгвэл энийг бас нөгөө айгүй энгийнээр бас шийдсэн гэх юм уу? Нэг генетикийн шинжилгээ өгөөд за тийм генетикийн шинжилгээ өнгөт чинь таны яг энэ бие махбод чинь энэ спорт илүү тохирох юм байна гэдэг чиглэлээ олж аваад тэгээ би йога болж таарсан. Тэгээд йога маань надад үнэхээр бас ингээд айгу гоё ингэж таардаг. Тэгээд йоганд явахдаа би ингээ нөгөө нэг одоо надад ингээ хүчилж биш те яг ингээ өөрийнхөө нөгөө нэг хүслээрээ бас явдаг. Бас тийм аргачлал хийсэн. Тийм юм биш үү те. Нэрээ тийм. Нэрээ одоо таны ингэсэн чинь нэг юм одоо би өмнө ингээд жимээр хичээллээ нэг тасгал юм өрөхөөр би өөрөө ирэхгүй нэг юм айгуу тийм юу болоод нэг юм дотроосоо би нэг юм дайчин ч юм те юм ихтэй аваа нүнгэл ий болоод идэг ягаад ч юм мэдхгүй. Тэгэл нөгөө юм өргөл тэрэндээ бүр ингээд нэг юм ирч хүчтэй тэгэл нөгөө яг гэрийн хүнс хүмүүсийг ингэж өргөж мөрөгдөг болоо те. Тэгэл тэгсэн чи дараа нөгөө rumba бүжинд явдаг байхгүй юу. Тэгсэн чи бүр ингээд өөрөх айгуу эргэтэлэг гэдгээ ингээд мэдэрсэн одоо эмэгтэйлэг эрэгтэйлэг гэдгийг мэдэрсэн гэхээс илүүтэйгээр эмэгтэйлэг зан чанараа илүү мэдэрсэн юм байна. Тэгээ бүр яг ингээл алхаа гişгээ тэнд чинь нөгөө ингээл хүлмэл тэгээ би нөгөө өөрийгөө ингээд бичиж байгаа дараа нь ингээд хөндлөнгөөс харсан байхгүй. Тэгсэн чинь тэгээ бүр нэг юм цаанаасаа бүр ингэмээр санагдаал хөл гар ингээд тэгээ нөгөө бүх зүйл бас өөрийн гэсэн юу н онцлогтой юм. Тэгэхээр яг өөрийнхөө хувийнхаа шинж чанарт зориулаад тохируулах юм. Тэр шинжилгээг нөгөмөр юм тийм. Тэр алайгүй надад бол маш их таалагдсан. Тэгээд одоо ер нь шинжлэх ухаан чинь бас илүү генетик илүү судалж байгаа. Тийм тэгээд биднээс уураг протеин эднэсийг ерөнхийдөө дуусгацсан гэж одоо шинжлэх ухаан үзэж байгаа. Одоо тиймүүдээ генетик лөө илүү ингэж чиглэж том судалгаанууд илүү бас явж байгаа байхгүй. Тэгэхээр бас яг одоо хавдраар өвдөхүү эсвэвдэхүү гэл ингээл бас нэг урьдчилан сэргийлтийн бүр хамгийн ихний аргууд байна шүү дээ тий.
генетикт нь энэ мэдээллүүд нь байна уу тий. Тэр мэрийг бас үзэж болдог шинжилгээ бас байна тий. Зөв. За одоо манай төлгөө маань одоо хүүхдтэй хэрэг зав гаргаж байна. За мэдээж яг завгүй ээж үнэхээр ойлгож байна. Олон жил одоо нөгөө нэг цогцлмаа сувдагаа эднэсийн нэвтрүүлэг үзэнгүүт чинь маш их нөгөө хугацааг болвол ингээд тоглолт тий жүжигтэй зарцуулаад явдаг. Чи ингээд залуу хүний хувьд бол яаж хүүхдтэй ийм чанартай цаг гаргахыг одоо бодож байна? Би манай ажлын яг нэг онцлог нь би яг өмнө нь одоо байгууллагуудад хариалагдаж ажиллаж байсан. Одоо болохоор яг одоо нэг чөлөөт уран бүтээлч болсон байгаа. Тэгээ одоо хамгийн гол одоо төвлөрж байгаа зүйл маань их юм бол Монгол хаан гэдэг төсөл байгаа. Тэгээ энэ төсөл маань бол бүр ингээд анх удаага олон улсын төсөл болж гарч байгаа. Тэгэхээр тэгээ яг бусад цагаар нь бол өөр хувийн ажлууд бас ажлууд байгаа. Тэднийгээ хийн. Тэгээ Монгол хаантай явахаар нэг гадагшаа бид нар тоглолтоор за доорож нэг сар явчихдаг ч юм уу те. За тэр хугацаанд бол яалтчгүй хүүхдээ тэгээд аав дээр нэмээ өвөө дээр нэм ингээд үлдээгээд тэгээ Монголдо байгаа нөхцөлтөө бол яг 100% хүүхдээ өөр хардаг гэх юм уу. За тэгээд яг яаралтай зураг авалт ч юм уу тийм зүйл гарахгүй л бол яг хүүхдээ 100% цагаа зарцуулдаг. Тэгээ одоогийн байдлаар бол ер нь гайгүй яг л хүүхдээ тэгэл гэрийн даалгаврыг л манайхд одоо 5 дугаар анги орой болгон 5 дугаар ангийн гэрийн даалгаврыг л зарим мэдхгүй юм а хичээлийн үзэж хийгээл тэгэл байж юм. Тэгээд хүүхдтэй аль болох нөө манай хүүхд би нөө өөрөө хэлсэн шүү дээ юу айгу идэх юм би айгу аппетит өндөртэй байхгүй. Тэгээд манай нөхөр бас тийм одоо аав нь хүүгийн маань аав нь бас тийм айгу аппетит өндөртэй. Тэгэхээр хүүхд маань бас яг тийм аппетит өндөртэй. Тэгээд баг ахын л тийм биз. Тэгээд Америкт байхад бол яг би нөгөө нэг өөрөө яг 3-4 жил ингээд сууж харсан болохоор аппетит өндөртэйг нь мэддэг болохоор юу яадаг гэсэн юм. Өдөрт яг нэг шимтэж өглөөний цагийн сайн өгöd өдөр шимтээжэлтэй бол нөгөөд орой огт хоол байлгадаггүй гэртээ. Тэгээд орой ингээд хөрөгч ингээд угаасаа манайх танаа хөрөгч болгодог. Тэгээд нөгөө жимс тарагч юм уу ийм л юм байж идэг. За тэгээд айгүйх алхуулдаг тэнд чинь нөгөө гой дулаахан тэгээд цэцэрлэг нь ойрхон аюулгүй учраас бид өөр ингээд байнгын алхчихдаг. Цэцэрлэгтэй явахдаа 30 минут алхацдаг ч юм уу те. За тэгээд тэндээс нь гаргаад бассейнд явуулаад ингээд байнгын юм байлгадаг ус. Тэгээд яг Монголд ирээл нөгөө завгүй хин хин те аавч завгүй ээжинч завгүй болол те. За тэгэл энэ тэнд ингээд байлгаа. Тэгээ нөгөө аппетит өндөртөө хөвч ялч манайхд одоо жоохон жин нэмсэн. Тэгээд одоо бас яг завтай байгаа нөхцөлтөө хүүхдээ айлуулах одоо аав битээр ингээд хоолн дээр нь бас их анхаардаг гэх юм те. Тэнгүүд нөгөө хүмүүс чи яг ингэдэм билээ ингээд нөгөө бандуур байгаа хүүхдийг ингээд харангууд дээрэс нь бас өөр шалтгаантай байхгүй манай хүүхдийн бандуур. Тэнгүүд нөгөө шууд ингэж хард юм билээ. Аав ээж нь ерөөсөө ингээд нөгөө гац таандаа өгөлтэй чипс авч өгвөл бүрээр идүүлээл хүүхдийг болгочлаа гэж ойлгоод юм лээ. Тэгэл ерөөсөө ямар ч шалтгаангүйгээр на хүүхдийнхаа хаста нэр бүргэр битээ авч өгөөдэй. Нэг ч удаа танихгүй хүн тийм комент хэлдэм билээ. Тэгээд манай хүүхд нөгөө яг багасаа л угаасаа нөгөө чихрийн хашилтай хүүхд байхгүй. Тэгэхээр чихэр бүр ерөөсөө иддэггүй. Бүр огт иддэггүй нэшээ ингээд зөвшөөрөлтөөр өөрөө ч тэрийг сүлдээ мэддэг болсон. Ингээд хүмүүс нөгөө бэлгэнд ингээд манайх чихэр өгдөг тий. Тэгэл тэгэнгүүт нөгөө шүдний бас гайгүй сайн нөгөө ямар цоорлог байгаа тэрнтэй ч холбоотой чихэр маш бага хэрэглээ те. Тэгэл нэгийг авч өгвөл үлдсэн би хураачдаг те. Тэгэл нөгөө нэг Халлоуины баяраар чихэр цуглуулна. Тэндээс яг дуртай зааны 2-3-аа сонгоод авъя л үлдсэн хүүхд тараад өгчдөг ч юм уу те. Одоо идэхдээ яг асууж иддэг. За үнэхээр гац давндаа уумарах юм бол сартаны 2 ч юм асууж агаад өгдөг ч юм уу те. Тийм байдаг. Хүүхдтэй ер нь бол яг ажилгүй байгаа үед бол 100% анхаардаг. За хөөрхөн эмэгтэй тулгардаг асуудлууд байдгаа. Яна. Тавд талууд бас байгаа. Гэхдээ бас хөөрхөн гэхээс илүүтэйгээр яг нөгөө зүгээр эмэгтэй хүн тулгардаг л асуудлууд тий. Ижил насны эмэгтэйчүүд ер нь ингээл сүүлүүд анзаараад байгаа. Эмэгтэй л хүн бол эмэгтэй хүн юм байна гэдгийг би ойлгоод байгаа шүү дээ. Бидний чи яг ингээл баярладаг зүйл ижилхэн за тэгэл гундаг, гомддог тий, шаналдаг. Ялангуяа тэгэл нас ойролцоо хүмүүсийн ингээл тийм баярлах гунхын хүртэл ижилхэн, завлан ижилхэн, жаргалан ижилхэн юм шиг санагдаад байдаг шүү дээ тий. Бүхэл асуудал тийм адилхан л байгаа ах та. Тий адилхан л тэгэл инээгээл уйлал би нэг пост хийжсэн бас Instagram дээр нөгөө яадсан чи надаа нэг юм одоо ингээд хүн сошиал орчинд тий
дандаа ингээл гоё юм л постлдог байхгүй. Тэгээ би өнөөдөр гэртээ ингээд хүүхдтэйгээ даалгавраа хийгээд байж байгаа. Тэгээ тэрийг хизээч би ингээл постлохгүй ч юм уу те. Би магадгүй гэртээ тийм нэг өдөр уйлаа сууж байгаа. Тэрийг хизээч би уйлж гинэ гэж постлдгоо ч юм уу те. Ямар нэг асуудал гарахад постлдгоо. Тэгээ өнөөдөр гоё болчлаа. Оо гоё нүрэ бодолчлаа штэ гэж гоё пост хийдэг те. Өө өнөөдөр гоё тасглаа хийчлээ гэл те. Өө ийм гоё юм явж үзлээ те. Ийм гоё хүлээ авалт те. Өө ийм гоё кино гарч байгаа юм. Тэгээд ер нь би дандаа нэг тийм гоё юмнуудыг постлох дуртай. Тэгээд болж бүтэхгүй юм хүмүүсээ зөндөөл байгаа л да. Тэгэхээр нөгөө надад нэг тийм юу ирсэн байхгүй юу? Яаж чам шиг үргэлж жаргалтай амьдрах уу гэдэг нэг тийм хүний комент тэр би хизээч мартахгүй яг янз янзын комент ирдэг л дээ. Тэгээд тэр комент юусэн мартагдаагүй. Тэгээд би нэрээ тэр хүний нүдэн дээр би ингээл ороод харахаар байнгын л инээгээл байнгын л ингээл нүрэ ботцсон тэ өссөн ингэсэн. Тэр үедээ л ингээл стори хийдэг ч юм уу. Тэгэж боддог байх. Тэгээд яг л адилхан. Тэгээд би яг пост хийчихсэн яг л адилхан. Тэгээ гутрна, гунна, тэгээ шанална, уйлна. Тэгэл тэр үедээ бол угаасаа мэдээж пост хийхгүй. Тэгээ ер нь ихэнх хүмүүс ингээд жаргалаа бусдтай хуваалцдаг, зовлонгоо ганцаараа гэтэлдэг тий. Тэгээ мэдээж зовлон бэжээж өнөөдөр би би жаргалтай биш тий. Тэр нэр хэцүү байсан ш. Одоо ч би өстө жаргаж байна гэж ойлгохтой юм шиг санагддаг. Тэр айл болох бүх юм тэгэл тэртээ тэр үжи өнөөдөр зовж байгаа л жарах өдөр нэрэн тэгэл бүх юм нэг юм баланстай гэдэг юм шиг санагдсан. Тэр өнөө шүү. Тий. Сүлдээ барыг жаргахаараа жоох айгаад идэг шүү. Хит жаргалтай хараад. За жоохон яахгүй болохгүй шүү. Юу болох гээд юм ч гэдэг юм тий. Нөгөө нэг уйлах хөхтийн бүх сурт өдрөө гэж бидээс бас яг ярьдаг шүү дээ байсан тий жоохон бахта. Тий. За манай жижигчин төлгөө маань ямар залуучуудыг одоогийн өндөрлөгөөс харахад ямар залуучуудыг одоо яг жинхэнэ эр хүн гэж бодох ч юм уу тийм таалагддаг бай гэж хэлсэндээ өөртөө хүмүүс. Тэр их чухал шүү. Айгуу чухал. Ялангуяа эрэгтэй хүн бол хэлсэндээ л хүрдэг байх хэрэгтэй юм лээ. Хэрвээ хэрвээ хүрэхгүй бол хэлээд хэрэггүй тийм. Бодолч хүмүүс ерөөсөө айгуу тийм байна. Гэтэ нөгөө хэлсэндээ хүрэн гэдэг чинь биднес чинь нэг тийм том юм амлаад авах биш байхгүй тийм. Өглөө босоо 7 цагт босноо бол тэрэндээ л босчдөг байх тийм. Одоо хүүхдээ авна гэсэн бол хүүхдээ авчдаг л хэрэгтэй байхгүй. Яг үнэ. Тийм нөгөө нэг хэлсэндээ өрнө гэж биднес эмгтээчүүд болохоор нөгөө нэг их тийм том юм одоо ингээл шаардаад байгаа юм шиг санагдаад идэв юм шиг байна. Яг хоо эрэгтэй эмэгтэй хоёрын нэг жоохон ялгаа нь гэх юм бол эрэгтэй хүн бас ингээд том юм яриад байдаг. Эмэгтэй хүн болохоор нөө дэтэлэн нэрээ л анхаарал байдаг бас нэг тийм юм байгаа даа тийм. Тэгээд Библиэлийн хувьд ингээ харахад ингээд гоё энэ хүн тийм одоо гоё залуудаа ч юм уу гэж тийм юм байна уу? Өндөр хүмүүстэй байна шүү дээ. Өөрөө жижигэн болохоор энэ дутуугийн комплекс юм шиг. Өндөр эрэгтэй хүн ер нь тэгэл өндөр байх нь гоё. Гэхдээ ер нь гэхдээ бас ягч гадаад ер нь гэхдээ бас тийм байна. Өндөр байлаас нөлөөтэй байна эрэгтэй хүн. За одоо өмнө нь бол ингээл царай би нөө бас инээмсэглэл гоё инээдэг гоё шүттэй хүн. Угаасаа л дуртай төрөө хэлчихсэн шиг. Тэгээ хүүгийн маань аав бас хамгийн анхны сэтгэл юус инээмсэглэл нэсэн. Тэг үнэхээр гоё шүттэй байхгүй. Тэгээд шүд мүдээ ингээл байнгын ингээл угаагаад ах бүр ингээд цаанаасаа нөгөө шүд ясаатай хүн гэж үдэж яг тийм. Тэгээд хүүгийн маань аав ингээд цойц мэзэн харж илуушлаараа бүр ингээд тийм дарваацсан нөгөө амар ингээд дарж марж угааж муугадаг тий. Тэгсэн ирнээсээ ингээд шүд бүлэнд нь ямар ч асуудал байхгүй. Шүтэн бүр айгүй. Тэгээл ингээд бүр яг Холливуд смайлаас гоё шүттэй тэгээд юм байсан. Тэгээд шүд бас айгүй хардаг, өндөр хардаг. За багтаа бол царай хардаг байлаа. За тэгэл гоё 10 жил байхад бол нэг гоё пүүз өмссөн, гоё як өмссөн бол яг тэр үений модонд орж исэн юм. Тэгэл гоё харагдчихдаг байлаа. Тэгээд царай бас их хардаг байлаа. Одоо ингээд бодоод тахад ерөөсөө хүний царай гэдэг чинь ерөөсөө тийм чухал биш юм байлээ. Тэгэл яг л гоё ир хүн бол ир хүн шиг хэлсэндээ өрдөг байх хэрэгтэй. Тэгэл гоё өндөр. Нөгөө нэг single ladies шиг айгу олон юм яриа тийм л ах юм бол гэдэг шиг нөгөө нэг нэмэгдээл яа. Тэгээ буруу өөр насны эмэгтэйчүүд нийлэхээр өстө бүр бүгднийг нэмдэг байх тий. Тэгээ бас нэг хардаг юм байт юм байна. Би нөгөө гүцээтэй эрэхтэй хүмүүс бас нэг тийм дуртай биш. Тий. Манай ихчүүд сансараа. Тий. Тэр чи яг нөгөө харагдцаасаа илүү яг л нөгөөтг шиг тий. Тэр хүн өөртөө хэр арчаатай вэ гэдэг чинь тэр хүнийг юус илэрхийлж байгаа юм болчихж байгаа байхгүй. Тэгэл гүзээтэй байна гэдэг чинь тэр хүн тэгэл одоо өөрийнхөө тэрийг зохицуулж чадахгүй, эрүүл мэндэд харж чадахгүй байгаа юм чинь яаж
одоо хүүхдтэй их нэртэй ч юм уу ингээд цаг зав гаргах юм бэ тий. Хамгийн ихний юм болчих. Тэгээ бүр нэг юм фит гой болчин шүрмэстэй байхын чааш юм тий нэг тийм яг нэг бүр ингээ одоо бүр юм том гүзээтэй хүмүүс идэг штэ бүр амар том гүзээтэй тэгээ нэг зарим хүмүүс юм мака бүр ингээ тохоод яваад байдсан штэ тий тэр бол үнэн шүү тий тэр чинь эрүүл мэндийн асуудал шүү дээ тий за нойрондоо хэрв би нойрны асуудалтай одоо миний хамгийн том асуудал тэгээд яг түрүү нөгөө хэлсэн нэг сэтгэл готролд орж исэн ингээд тэгээ яг тэрнээсээ улбаалаад ер нь одоо бараг 3-4 жил ингээд нойрны асуудалтай явж байгаа. Тэгээд эмнэлэгт хэвтэж үзсэн. Ерөөсөө яг энэ сэтгэл санаатай л холбоотой. Одоо хэдийгээр ингээд сэтгэл санаа зүгээр болсон ч гэсэн нөгөө тэр үедээ нөгөө нэг юм тогтоод зуршил болоод тогтцсон гэх юм уу. Нойрондоо айгүй муу байгаад тэгээд тийм болчоод байгаа. Тэгээд яг хуу дасгал хөдөлгөөнөөр энэ арай дээрддэг. Одоо дасгалыг нөгөө бие мах бодоо булчингаа ажилуулад ятраачаар оройн хамаагүй дээр унтдаг ч юм уу. Хэрв дасгал хөдөлгөөн хийхгүй авал унтаж чадахгүй байх юм шүү. Унтлаач гэсэн яг нөгөө гоё юм бүх гүцэд нойрыг авч чаддгүй те байнгын юм сэрэг жоохон чимээ гарахад л сэрчдэг те. Тэгээ бүх унтдгүй шүн аягүй олон сэрж 2-3 сэрдэг ч юм уу те. Тэр асуудал бол одоо хүртэл байгаа. Тэрнийга бас тэгэл эмчилгээ сэтгэл зүйч гэл одоогоор шийдэж амжаагүй л ойрын хугацаанд шийдэндээ гэж бодвол. Ажлаа хийх бодох уу? Унтахгүй байгуул ажил бодогдсон ба. Тийм, ерөөсөө тарих ажиллахаараа л хүнддггүй юм билээ. Тэгэл ажиллаач бодно, төлөвлөн. Тэгэл одоо нөгөө ингээл 30 гараад ирэхээр чинь ирээдүйн төлөвлөгөөгөө бодож эхлэв л дээ. За би ингээд 40 хүрээд одоо 40 хүрээд би ингэж амар итгэвтэй одоогийнх шиг ингээл байнга ажиллаад иж чадахгүй тий. За тэр үедээ одоо яах ёстой бэлээ ч гэх юм. Тэгээд аюухан бодд үлчтэй юм лээ. Тэгэл хүүхдээ яах вэ бэлдэл одоо манай хүүхдээ ч бас өсвөр нас эхэлж байна. 11-тэй болчихж байгаа байхгүй. Тэгээ нөө эрт эхэлдэг болсон юм байна шүү дээ. Тэгээ нөгөө нэг юм инээдтэй хувь хүн болоод өөдөөс та нар намайг сонсохгүй байна штэ гэж хэлдэг юм байлээ. Яг тэр үгийг би сонсоод бүр хөө сайхан л тий эрхлүүлэл явж ирсэн чи хүүхдээ маань ингээл өсвөр нас эхэлчихжээ. Тэгээ одоо хүүхдтэй илүү анхаараа ярилцъя гэл ер нь бодох юм аягүй хөлчтэй. Тэгээ яг ингээл орой орондоо орж ил ингээд хэвтгээр надад ингэ санагдчих нэг тастай тоглоом бидэг гэсэн нэг харагдаж штэ. Яг толгой бүртгэдэг байхгүй. Гэл бүжигнал янз янз бодогдол. Тэгээ тэрийг сүүлийн үед бодоод байгаа нь та нөгөө йога хичээлдүүл мэдж байгаа. Бясалгал йог гэдэг юм чинь яг meditation гэдгийг сүүлийн үед аягүй сонирхоод байгаа. Тэр бол аягүй чухал шүү. Тий, аягүй чухал. Одоо шүн disconnect хийх бас нэг одоо унтахаасаа өмнө бид ингээд дахиад disconnect хийгээд амраах төлөвт оруулаад унтах, нойрсох гэдэг төлөвтэй бэлтгэх нь аягүй чухал. Конопон дарчдаг болмоор юм. Тэнд ингээд on and off коноп байгаасаа гэж бас боддог шүү дээ. Бодож байна. Одоо ингээд бусдыг ингээд шудраг биш байгаа байхгүй. Бусдыг ингээд амраагаад байна шүү дээ. Тэгчээд энийг амраахгүй байхгүй. Энэ чинь ингээд 24 ажиллаад байна шүү дээ. Бүр 4-өөсөө гарч чадахгүйсэн тохиолдол байдгүй. Одоо нэг 4-тэй орчоод байдаг. Гэхдээ тэр их тэмнэх удаа үргэлжилж байгаагүй. Энэ нөгөө одоо Монгол хаан жүжиг дээр миний төрч их тэм гонигтай штэ. Хамгийн л өрөвдмөр санагддээ надад. Тэгээд яг тэрэн дээр нөгөө үхээд гараад яг нөгөө үхчээд гараад ирчихсэн хэсгүүд дээр нэг хэд хэд удаа юм. Тэр нэгтгэд удаан биш 1 минут 2 минут ч юм уу гарч чадахгүй. Тэгээд нөгөө ихэр татаад уйлаа тайвшрахгүй тийм тохиолдол байсан. Яг кинон дээр ч гэсэн байдаг л да. Янз янз. Тэр бол тэгээд чин сэтгэлээсээ л одоо дүртээ орж байгаагийн нэг илрэл мөн бидтэй. Тийм. Ер нь бол тэгэл бидний мэрэгжил надад тийг санагдсан. Зүрхэнд аягүй халгаатай юм шиг санагдаад тий. Яг л өөрсдийгөө эн чинь хуураад тий үнэмшүүлээд итгүүлээд яг л тэр дүртээ орно. Тэгэл нөгөө янз янзын өөрийгөө үнэмшүүлэхийн тулд янз янзын аргахыг хэрэглэн тий. Эхлээл нөгөө хэрвээ би байсан бол яах вэ гэл тий. За хэрвээ ийм байсан сүултээ орлуулахын арганууд хэрэглэж эхэлнэ тий. За яг ингээл гэл өөр тохиолдсон юм ингээл өөрийгөө л үнэмшүүлэл яг тэр тухайн моментд л авич чинь маш богино хугацаанд тий. Тэгэхээр нөгөө зөв зүгээр байгаа инээж байгаа өөрийгөө тий 5 минутын дараа гэх нэг өөрийгөө үнэмшүүлээд хуураад ш. Тэгэхээр тэр чинь би махад ч одоо жүжиг тоглож ин гэж ойлгохгүй штэ. Ер нь бол эн чинь ингээл гонхтой байна гэдэг юм те зүрх салгалах тохиолдол чинь би нөгөө зүрх бас жоохон муутай ингээ яг эмоцлохоор салгалцдаг. Бүр ингээд салгалаад бүр ийм болчдөг байхгүй ингээд юмаа барьчихдаггүй.
Заримдаа бүр нөгөө нэг жүжигэндээ тоглож байгаа тэр нэг юм манайх ч нөгөө айгүй юм хөдөлгөөнтэй физикал хөдөлгөөн ихтэй жүжиг нөгөө би сэтгэл зүйн байдлаа нөгөө хөдөлгөөнөр айгүй илэрхийлдэг. Тэгээл нэг нөгөө ингэдэг нэг юм үйлдэлээд юм аа. Тэгээ нөгөө тэр хэсэгтэр нөгөө заримдаа эмоц ороод ирэхэд гар нь ингэ салгалцдаг. Бүр ингэ барьж чаддаггүй тийм тохиолдол зөндөө байдаг. Тэгэхээр чи одоо тэгээд яаж ингээд бас тийч байн ингээд яг бүр би махуудаараа ингээд бүр мэдэрч ийн гэсэн үг шүү дээ. Заримдаа бүр ингээд зүрхний муужсэн удаач байна да. Бүр сая Сингапурт нүг ингээд зүрхний пульс өсчтэй юм билээ бүр 150 болоод өсөд. Тэгээд нөгөө бид нэр эмчтэй явж исэн хазар тэг эмчээс зүрхний юм ууж ич тэр пульс чинь намддсан биш. Бүр энэ дээр ингээд зүрх цохилоод болдгоо тийм. Энэ тохиолдол бас тэгтээ ганцгалуудаа л гарч ирсэн. Тэгэхээр бас хэцүү юм а тий. Хэцүү. Тэгэхээр яг л би тэгээд яг нөгөө нэг техник тэхийн тул бас техник байгаа тий. Тэг миний хувьд айгуу тийм техник муу гэх юм уу тий. Одоо ингээд туршлагатай мундаг жүжигчд болвол мэдээж энэ байнга ингээд ах хэцүү. Тэр чин техникийн аргаар бас зарим зүйлийг одоо туршлагаараа тий зарим нэг юм дээр ингээд хүмүүс ингээд харахад тэр чи яг л үнэмшээл уйлаад ингээд байнгын ингээд одоо нэг үнэмшээд авахгүй ч гэсэн ингээд харахад яг л үнэмшээд ийм байгаа хэрнээсээ зарим жүжигчд бол маш мундаг техник ашигладаг тий. Яг өөрөө сэтгэл хөдлөлийг бүтэн орж үнэмшүүлэхгүй хэрнээсээ яг харахад тэр чиг мэрэгжлийн техник юм яваад шүү дээ. Тэгээ энийг бас ер нь явандаас сурах байхаа илүү сайжрах техник тал дээр гэж бодож байгаа. Гэтэ нөгөө нэг Жокер тоглосон одоо жүжигч маань төртөө бүр орцсон. Кино ч нь бол бүр яг 100% юмшгүй болох л дээ. Хайц чи нөгөө өдөр болгон тоглож байгаа тохиолдолд зарим зүйл дээр нөгөө техникийг яалтч ашиглах хэрэг гарна. Тэр чи хүн л юм чинь бүх өдөр яг ингэж ижлэгэн орно гэж байхгүй тий. Хүний сэтгэл санаа янз бүр нөлөөл. Кинон дээр бол тэр чи яг нэг дүгэл тэр чин бүр нэг харцсан хүртэл ингэж ойрхон харагддаг учраас заавал тэнд бол бүр 100% юм шиг өстө. Дүртээ орох өстө тий. Мэргэжлийн жүжигч нь л энгийн амьдрал дээр хүмүүс дүрт орцсон явж идэггүй. Намаг хүмүүсээ тэгээд жүжигчин төлөөнөөс босд нь ингэж жүжиглээд байна гэдэг тийм байдаг штеп. Байх хүмүүс байдаг штеп. Яа нөгөө өөрийнхөө нэг имижийг үүсгэсэн гэх юм уу те. Тэгэл яг нэг би ялангуяа бас манай эмэгтэйчүүд дээр их байдаг штеп. Нөгөө нэг ингээл нэг таалагдж байгаа эрэгтэй хүн ч юм уу те нэг эсрэг хүсний хүн ороод ирэхэд шууд ингээд дуу хоолойны өнгө өөрчлөгддөг хүмүүс хүртэл байдаг шүү дээ. Илүү эмгтээлэг болдог. Тэр чинь гэхдээ яг жүжиглээд байгаатай ч цаанаасаа нэг тийм байглаасаа амьтан хүртэл тийм шүү дээ. Тэ нэг эсрэг хүснээ харахаар өөртөө татах гад янз бүр үйлдэл хийдэг тийм байдаг. За тэгээд бас нөгөө тийм ер нь тийм дүр тоглолтын хүмүүс байдаг аа. Одоо санаанд орж ирсэн. Нэрийг яг хэлж гээд байгаа. Яг нөгөө тэрүүгээр имижээ бүрдүүлсэн тий. Тэгээ зүгээр юм ярихаар зүгээр ирнээсээ олон хүний дунд болохоор өөр болчдөг ч юм тий. Ядардаг болоо тэр хүмүүс. Би харин ядардаг байх гэж боддгийн. Гэхдээ тэр ч бас ер нь суралцмаар ч юм шүү. Юмны ер нь би ингэж бодож байна. Туйлын сайн туйлын муу гэж байхгүй тий. Тэгэхээр ерөөсөө юмны балансыг л олох хэрэгтэй. Тэгэхээр тэр хүмүүсийн мууч бас биш тэр чинь зөв штэ энэ чинь эсрэг хүсний гой таалагдж байгаа залуу ороод ирэхэд ганц би эмэгтэй хүмүүс ингэ сууж ирэл муухай штэ. Яалчгүй ингээд хой гэдэг юм бүдэ холоор яриад ирэл муухай бас тий. Анхны сэтгэл чухал тэгэхээр юмны л балансыг л олох хэрэгтэй. Тийм тий. Би сэтгэл санаагаа ч гэсэн тэгж боддог штэ ингээл. Юмд нэг амар баярлал амар гунаад ахгүй яг ингээл дундуур нь гой байлгадаг болох юмсан ингээл. За одоо Монгол хаан жүжиг маань ингээ олон улсад ингээд илүү чиглэж ажиллаж байгаа. За олон улсад ингээд ажиллахад яг ямар сэтгэл өөрийгөө яг илүү дайчилмаа санагддаг юм уу? Илүү хөгжүүлмээр санагдаж байна уу? Яг ямар сэтгэл төрч байна? Тий яг үнэ. Нөгөө өөрийгөө гэхээсээ илүүтэйгээр гадагшаа одоо ингээд гадны багуудтай ажиллаад, гадны театртай ажиллаад тий тэгэнгүүт нөгөө стандарт гэдэг юм маш өндөр гэдэг юм л. Тэг яг тэр стандартын дагуу бүх юм байх хэрэгтэй тий. Тэгэнгүүт одоо манай Монголд тэр бол маш тутам мэдчих. Аргалч аргалч гэж тийш дээ. Бид нар чи бүх юмыг нөө би чадныхаа шүү дээ. Нэг юм аа бүх юм хийдэг те. Тэгэхээр тэнд чи нөгөө бүр юм жижиг деталь болгон дээр бүр ингээ стандартаа заадаг те. Тэгээд бүх юм аа ингээл. Тэр одоо Монгол хаан жүжиг бол одоо яг дэлхийн стандартын жүжиг. Тэнд байгаа одоо тайзны нэг даавал шатдгүй материалаар дан хийгдэх хэрэгтэй юм л те. Тэрийг ингээл
бүх зүйлийн стандартыг хангасан байдаг. Тэгээд жүжигчдийн уран чадварын хувьд те манай монголчууд маш тийм юу санагц уран чадрын хувьд бол ягаад ч голдохгүй. Маш уран чадвар өндөртэй. Зөвхөн жүжигчин ч гэхгүй ерөөсөө тэнд ажиллаж байгаа баг бүрэлдэхүүн бүгдээрээ түрүүний миний тоглоомор хэлнэ би чадныхан гэдэг шиг маш өндөр юм потенциалтай гэх юм уу. Тэгэл аль ч зүйл рүү хүргөөд бүх зүйлийг хийх чадамжтай тийм. Гадныхан ч бол ерөөсөө яг аяга тавьдаг хүн бол зөвхөн аягаал тавь. Би өнөөдөр аягаал тавих хэрэгтэй те. Тэгвч маш аяга тавь тоосоо арчаад хогоо шүрдээ те. Тэгээ өөрөө ингээ ярьслахаа үгүй баг ингээ явчихдаг тийм. Тэр манайхан маш тийм хувирах чадвартай тийм юм байлээ гэдгийг харсан. Тэгээд ерөөсөө хэл бол маш шаардлагатай. Одоо яг одоо бидний үе биднээс доош үе бол маш өөр болж байгаа те. Баялын үйл буюу хоёр хэлээр чөлөөтэй ярьдаг болчихж байгаа те. Англи хэл бол баг хоёр дахь хэл болчихж байгаа шүү дээ. Тэнгүүд бидний үе буюу дэшиг бол ер нь хэлний хувьд бас жоох хөгжүүлэх хэрэгтэй юм байна. Тэгээд би өөрөөх хэлийг бас илүү академик төвшөнд байлгая. За англи хэл дээр нэмээд дахиад нэг хэл сурах гэж үзье. Ер нь хэлэл маш чухал юм байна гэдгийг ойлгож байгаа тийм. Дахиад нэмээд одоо солонгос хэлийг ер нь сурч эхэлж байгаа тийм. Надад ч их зөв шүү. Тийм. Солонгос бол бас карьерийн чи хувьд ч гэсэн ач холбогдолтой байхгүй юу? Тэг карьер хэр одоо ч тэгэл хөширж ийн дөө гэдэг. Гэхдээ яг солонгос улсад яаж ч байв дуртай. Бүх юм гоё санагдээ очихоор нэг юм. Тэгэл бүх юм гоё шүү дээ. Хоол нь гоё те. K-pop нь гоё. Тэгэл хувцс нь гоё. Ер нь бүх юм гоё санагдаад тийм болохоор кино нь гоё. Гэтэ нэг энэ урлагт бас аюух менежмент орж ирээд ах шиг байна. Тийм одоо солонгосын ингээд жишээг нь харангууд чинь тэнд менежмент бүр баг зөвхөн жүжигчт нь мундаг биш зөвхөн нөгөө нэг юм кино зохиолчт нь мундаг биш ингээд цаана талд нь айгүй том менежментийн багнууд ажиллаад байгаа юм шиг харагдаад байгаа байхгүй тэр талаар юу гэж бодож байна? Тэрийг бүр яг тэгж үздэг. Яагаад тэгэхээр одоо ингээд солонгосчуудын Азиудад хийж байгаа хувь нэмэр маш их гэж би боддог. Яагаад тэгэхээр өмнө нь одоо Аз яг ингээд Америкт байжсэн чи гэртээ арих гавьжсэн чинь ийм цагаан эмэгтэйчүүд тий Америкчууд бүр ингээд амар урт очир үсгцэн ингээд нэг тоглолтод очирлж байгаа байхгүй юу? Бүр ингээд зам гараад очирна явц. Энэ юу вэ гэсэн чинь миний лам мэдхгүй нэг юм K-pop хамтлагийн тоглолт болж байсан. Тэгээд тэр цагаан эмэгтэйчүүд бүр ингээд нөгөө K-pop одооч хувцалсан байсан байхгүй. Европчууд Азиуч хувцалсан байсан байхгүй. Тийм. Тэгэж бүр ингэж тоглолт тэгдэггүй шүү дээ. Тийм. Тэнгүүд Аз одоо эмэгтэйчүүдийг эрэгтэйчүүдийг одоо нэг тийм гоё гэж хүлээж авах үнцэг бас өмнө нь их байгаагүй шүү дээ. Тэнгүүд одоо миний бодлоор солонгос эрэгтэйчүүдээс тэ K-pop одуудаас болоод Аз эрэгтэйчүүдэд бүр эмэгтэйчүүд нэг дуртай болж байгаа тийм. Маш гоё гэдгээр хүлээж авдаг. Тэнгүүд одоо жишээ нь энэ тийм дэлхийн улс орнуудад явж байгаа л чи хөөрхөн харагдвал чамайг Аз бол солонгос л хийжсэн. Тэр чи тий солонгосчууд бол маш хөөрхөн байдаг те ийм гоё ярьстай байдаг. Гоё ярьстай бол чи солонгос л хийжсэн тий. Тийм юм ингээ баталсан. Тэнгүүтээ хаас яггүй солонгос хоолны газрууд тий. Солонгосын ингээ бүх юм нь гоё тий. Тэрийг ингээ дэлхийд дахинд тэр чи урлагаараа тийм K-pop-ороо киногоор ингээ таниулаад улсаа бүр сурталчилж байгаа. Ингээ улсын хэмжээний юм болчихж байгаа тий. Тэгэнгүүт одоо бид нэр ингээл Монгол хаан гэх юм төслийг ингээд интернэшнл болгох гол гадагш нь гарах гал тий. Тэгэнгүүт бүр ингээд яг мэдэрч байгаа хгүй ингээд маш том дэмжлэгтэй маш том юм байж ич ингээд тэр гарах хэрэгтэй болж тий. Одоо ингээд Монгол хаан жүжиг болохоор улсаас санхүүжилт аваагүй тэгэл яг өөрсдөө л бүр ингээд зүтгэл байгаа тий. Тэгээ бүр маш амжилттай явж байгаа. Одоо бид нарыг анх Англид ингээд очиход юу яажсан. Дээлээ ингээд өмсөөл явж байгаа. Japanese уу гэсэн бол тий. Хаадгай хүмүүс бүр гайхаад тэгээ бид нар чинь 100 бараг 50 бүгд дээлтэйгээ ингээд метрон цугаад ажилдаа явдаг тэгээ бүтэнс бараг 17 18 оны тоглолт. Тэнгүү сүултээ бүр Монгол хааныхан нөө гэж таньдаг болсон тий. Тэгээ бүгд тэгээ Сингапурт ч гэсэн ингээд дэлгүүр явж байгаа. Монгол хааныхан Монголоос ирсэн үү гэд бүгдээр ингээд мэддэг болчихсон юм. Тэгээ энэ бол улс их орноос сурталчилж байгаа маш том сурталчилгаа тий. Тэгээ одоо удахгүй бас Бродвейд бид нар тоглож байгаа Америк. Театрын ноён орнолтой Бродвейд тоглож байгаа. Тий. Энд дээр бас маань дэмжиж өгвөл бас гоё л ах тий. Улсаас сурталчлаад тэр маш том сурталчилгаа. Тэгээ Монгол хаан чи ямар ч дэмжлэг байхгүй юм? Улсаас дэмжлэг дэмжлэг байхгүй байх ёстой гэдэг улсаас одоо мөнгө санхүүжилтийн хувьд бол ямар ч дэмжлэг аваагүй.
Тийм байлээ. Би бол жүжигчнээ хийж байгаа юм шүү дээ. Тэгэхээр сая манай продюсер Амандра маань маш том юм ярьцлага өгсөн байсан. Тэгээд тэрэн дээр бол улсаас нэг төгрөгч аваагүй. Бид нэр бүр ингээд тайлангаа яг бүр тодорхой тавьсан байсан л да. Тэдэн төгрөгийн хөрөнгө оруулалтыг тэндээс тэгж авсан. Тэгээд бид нар ч өөрсдөө продюсертэй за продюсераас ингэж авсан тэдэн төгрөгийн ашиг олоод за тэрийг нэгс ингээд бүр нээлттэйгээр хэрэг харах юм бол ярьцлага нь ингээд байж байгаа. Тэгээд тэн дээр бол улсаас бид нар нэг төгрөгч аваагүй юм аа гэдэг бол ингээд гаргаад тавьсан байна. Уул нь бол тэгээд одоо Солонгосын жишээгээр харж байхад бол соёлоороо дамжуулж тэднээс эрүүл мэндэд одоо эрүүл мэндийн эмнэлгүүд нь ингээ хөгжөөд байгаа. Дээрээс нь хоолныхын соёл нь бүх юм нь ингээ уул нь бол холбоотой яваад байгаа байхгүй тий. Сая би нөгөө Солонгост тэр нэг SoulCon гэдэг ивентэд явсан. Тэгээд нөгөө орноос тэр чинь нөгөө селебритинууд, инфлюенсерүүд гэдэг ирж байгаа байхгүй юу. Тэгэл бүр ингээ сэтгэл нь бүр ингээл өндөр. Би өстэй Солонгост хайртай гэлцээ бүгд тэгж байгаа байхгүй. Тэгэл ерөөсөө тэр нь K-pop болон кино тий. Тэрүүгээрээ бүр ингээл Солонгост би ирж байгаад надад бүр ингээд энэ санал ирсэн бүр амар баяртай нэ. Би Солонгост бүр ингээд байхыг хүсдэг. Тэгээ Солонгос бүтээгдэхүүнүүдийг тэд нэр өөрсдийнхөө улсад одоо тий Германд ч юм уу Австралид ингээд сурталчилдаг. Ажил хийдэг. Тийм, ажил хийдэг, тийм сурталчилгааны ажил хийдэг. Тэр чинь нэг бүх олон нийтийн айгу маш олон инфлюенсерүүд очсон юм шиг лээ тий. Тийм. Энэ нөгөө нэг 2 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа юм байна. Тэгээ эхний жил өнгөрсөн жил эхний жил байсан. Тэгээ сая болонгод нөгөө 2 дахь жилдээ тэгэхээр нөгөө celebrity буюу influencer гэдэг 2 категориор ягаад. Тэгээ хоёул ингээд хэлээ. Хуваацаа. Тийм. Тэгэнгүүтээ яг энэ удаа айгу гоё celebrity гэдэг категориор нь очсон. За тэгэнгүүт буудлын бас өөр буудалд тусна булгаад. За тэгээд айгу гоё үйлчилж айгу гоё ингээд авч явсан л та тийм. Цаагаараа тэгтээ Солонгос улсыг та эдгээр дамжуулж сурталчлуулаад байна шүү дээ. Юугасаа зорилго нь тийм байна. Тэрний зорилго нь юу гэхээр Солонгос одоо тэр SoulCon гэхээр доороо одоо хувцас загвар те гоо сайхан гэд маш олон задраад ингээд бид нөгөө загварын шоу үзэл K-pop тоглолтын үзэл ингээд явж байгаа юм том маш том ивент байхгүй. Тэгээд тэрүүгээрээ дамжуулж одоо би олон дагагчтай учраас тийм ч маш олон дагагчтай олон хүмүүсээ өвчсөн маш тэр би story постууд хийнэ гэдэг чинь тэр Солонгосын соёлыг тэр зүйлийг сурталчлаад байна л гэсэн загварыг одоо арьс ажиллагааны бүтээгдэхүүнүүд те K-pop гэх. Тэгээд харамсалтай нөгөө осол болоод сайн нөгөө жижигэн осол. Тийм. Онгоц осолтой. Тэгээд сүүлийн 2 нөгөө гашуудал зарлаад. Тэгээд шууд канселд чинь нөө. Тийм, цуцлагдаа. Тэгээд би чинь нөгөө гацна гэдэг шиг юм болоод нөгөө яг ивентэд тэр чинь ингээд явах хэрэгтэй байсан чинь ивентүүд нь шууд цуцлагдаа сүүлийн 2 хоногийнх нь. Тийм. Бүр усаараа тэгж юу яаж шүү дээ. Гашуудал нэгнэл зарласан. Ямар ч бар клуб ч юм уу ажиллахгүй тий. Шинэ жилээр тийм болж зарлж илээ. Солонгос юу н тэрүүгээр айгу мундаг л да тий. Тийм. Юу нь бас төлөөний хувьд махны хэрэглээ хэрвээ би маханд айгу дуртай. Би харин танаас яг асуух гэсэн. Хүн ер нь мах чинь уу? Та махж шүү дээ. Ер нь мах идэхэр зориулагдсан уу? Одоо тэгээд түүхийг авч үзвэл биднээс амьдрахын тулд бол мах зэрэл байсан. Тийм тэгээд одоо би ингэ шүдний бүтцийг харахаар махчин амьтд чинь юм хурц соёотой тийм үү? Тийм. Бид нар ингээд харахаар соёотой юу? Тийм. Яг тийм махыг зулгааж идэх яг тийм юутай юу? Соёотой. Тийм. Энэ эсвэл цаг хугацааны ирэх жижигэрч гисэн болоо. За яг одоохондоо жижигэрсэн байгаа ч гэсэн ер нь бол биднээс бол хүн төрөлхтөн бол насаараа л одоо үүсэж өгснөөс хойш одоо махыг идэж сурсан шүү дээ тийм. Мах идчихэж шүү дээ. Тэгэхээр за яг би бол яг айгу антрополог ч юм биш л дээ. Гэхдээ миний хараад бол түүхэндээ л идчихсэн болоо. За яг махны хэрэглээг ингээд биднээс аль болох био одоо ингээд ирүүл тий одоо нөгөө нэг цагаан олтон болох гэж ингээд хичээж байгаа боловч одоо тэгэл хүн төрлөختөө амь зурхын тулд эзэл байсан бараг цаашдаа идэхээс шүүр аргагүй байх гэж би нэг юм судалгаа яг хүмүүс бүх юм хоёр талтай гэдэг шиг янз нэг нь за идэх ёстой гэл те одоо нөгөө махыг болгож идэх нөгөө хүний хамгийн гол нэг ухаантай тарих өгчсөн гэж би сонсч байсан. Тэгээл зарим нь болохгүй хүн чинь нөгөө угаасаа шүдийн харалтаа бүтцэн ингээ харуул бид нар ч ерөөсөн махчин амьтан биш өвсөн дижилт амьтан байх хэрэгтэй байхгүй юу гэл те. Тэгээ би сүүлд нэг юм
би докюментари баримтат кинонууд аяг үздэг байхгүй юу. Тэгээ шинжлэх ухааны баримтат кинонууд бас аяг гоё байдаг. Тэгээд сүүл нөгөө яг мах идж байгаа хүн зөвхөн ногоо идж байгаа хүн тэгээд тэрийг бүр мэрэгжлийн нөгөө спортын тамирчид дээр ингэж тэрийг туршиж үзээд нэг тамирчинд нь ерөөсө дам мах идүүлээд нөгөө тамирчин дам мах гэж махтай хоолтой байна гэдүүлээд нөгөө тамирчинд нь ерөөсө мах өгөөгүй юм. Тэгэнгүүт нөгөө хүмүүс чинь махаа идэхээ болохоор одоо ингэж ирч хүчин ингээд сулраад те ингээд үзүүлэлт нь унах байх гэж бодож ирсэн юм л да. Тэгээ бүр яг тэр ингээд шинжилгээ хийж байгаа байхгүй тэгсэн чинь мах идээгүй тамирчнаас нь илүү өндөр үр дүн гараад ирсэн. Тийм. Тэр хүн мах идэхгүй болвол одоо ирч хүч байхгүй болно гэдэг бол үгүй байна гэдгийг яг тэр докюментаригаар бүр ингээд судалгаа шинжилгээгээр бүр батлаа гаргаад ирж илээ л дээ. Тэр одоо хүний сонголт л тийм хүний сонголт Монголд тэгтээ бас дараад идэх юм шиг байлээ шүү дээ. Өвөл махаа идэхгүй болохоор өөхөө идэхгүй болохоор. Гэхдээ би өөрөө туршиж үзсэн. Одоо нэг цагаан ортон болч тий 18 таахтай. Тэгэл ингээд 6 сар 7 сар 8 сар 9 сар бол ямар ч асуудалгүй ингээд айгүй гой болоод байгаа байхгүй. Тэгээд 10 11 сар болол 11 сар бол бүр яг хүлдэж өгөхээр би бол яг тийм байна. Би бүр амар тагаад байгаа юм чи бүр цаанаасаа. Тэнгүүд нь би бүр ингээ яг мах идэж буцаад эхэлж байгаа байхгүй. Тэгэхэд бүр ингээд дотроосоо дулаан аваад ингэж эхэлсэн. Миний хувьд бол яг ийм л юм тохиолдсон тий. Хүн бас өөр байж бас болно. Би нэг их олон хүнээс сонсч ирсэн. Би ерөөсөө турш үзэж байгаа бол тэгээ өвөл болохоор дараад идэгтэй. Эсвэл хит нөгөө жин мэн хасаад байгаа учраас буцаад махаа идэж эхэлсэн тий. Зарим нь одоо нөгөө хумс мумс нь ингээд хэврэгшээд эхэлсэн ингээд тийм хүмүүсийг сонсч ирсэн. Яг нэг нийгмийн амьтад чинь ингээд нийгэм чинь маш олон өнгөтэй тэр бүх өнгөнүүд нь байж ич нэг юм нийгэм гэдэг юмыг бүтээж байгаа болохоор одоо тэгэл мах идэхний дээд идэхгүй нэдэл тэгэл сонголтоороо л өөрийнхөө үзэл бодолтой үнэнчл амьдрсан дээр авах гэж боддог шүү. Бид нар чинь бас цусныхаа бүлгэрээ ингээд нөгөө ямар одоо зүйлсийг задлж чадах вэ гэдгээр өөр үе юм шиг байлаа шүү дээ. Өөр тарианы төрлийн хүн за цагаан идэ задалдаг төрлийн монголчууд чинь нөгөө тэр нь аягүй л бүгдэг гэдэг. Цагаан идэ задалдаг. За нөгөөт нь болохоор мах сайн задалдаг ч юм уу тий. Би өөрийгөө үтсэн чинь нөгөө махныг тийм задалдаг шин гэдэг төрлийн мөг нь биш л юм байлээ. Тэгтээ дуртай. Маханд бүр үнэхээр дуртай, бүр үнэхээр их мах иддэг хэрэглээ ихтэй. Улаан мах. Ерөөсөө хамаагүй. Махлаа байна. Тэрийг бол тэгж эрэхтэй хүмүүс шиг голохгүй. Шаардлага тавихгүй гэдэг. Өгөхгүй гэж ялахгүй гэдэг. Хоолнд бүр үнэхээр дуртай. Тэгээд ямарсан амар хэд миний ойр дотны ер нь ойр ч юм бүх хүмүүс навыг хийдгийг мэддэг. Тэгээ урнаагч маань айгу гой хоол идэг байхгүй. Тэгэл хоол авчраал дандаа айгу гой хоол бидэрт ингээл нөө сургууль дээр авчраа. Авчраа хамгийн түрүү надаа өгнө. За ид гэдэг. Тэгээ заав гэл би тэндээс нэгэл 2 3-аа аваад тэгэл үлдсэн. Бусдын болохоор бусдын өгдөг. Тэгээжсэн чи нэг өдөр нөгөө урнаагч маань нөхөр цогоо нөгөө драмын театр дээр нөгөө чуулгын одоо үндэсний урлагийн театрын захирал тэгээ нүг байранд байдаг шүү дээ. Тэгээ цогоох ажиллаад хараад орж ирсэн чи яг би нөгөө хоол идэ таарчлаа урнаагч дээр. Тэгээ цогоох ингээд битүүртэй орж ирээ юм ярьж байгаа. Ярэн дундураа миний ингээ идж байгааг ингээ хараалаас ах юм ярьж байгаа хэрнээсээ үгүй тэгээд нөгөө гэд ингээ ярьж ийсэн ярьж байгаа юм болсон. Хин түлхүүн сайн идэх юм аа гэдэг. Бүр ингээ ярьж байгаа юм мартчихсан бийцээ. Тэгсэн чи урнаагч бүр амар штэ наад амар иддэг. Үгүй бидүсээ чинь бодлоор болохоор та идэж огт юм иддэггүй л хүмүүс гэж болчихсон шүү дээ. Харин одоо бүр хэцүү тэр чи одоо миний ингээл бие ингээд юусоо яг хүснээр нь бас байлгаж болохгүй тий. Тэгэл нөгөө зовоогоол тэр тасгал масгалаа хийгээл тэгэл нөгөө хөлс мөлсөг гаргаж ичл нэг. Тэгвэл бас жүжигчин мэрэгчлэн юм болохоор одоо тархлаад тийм байх ирэхгүй л болчихж байгаа юм л ажил болох гэдэг юм болохоор бас сандаач биш юм шиг байна тий. Тийм нөгөө нэг таад манаас нөгөө нэг нийгэмд одоо түгээчлээд явж байгаа болохоор бас аргагүй л ах л та тийм. Тэгээ яадаг л одоо дээлэндээ хувцсандаа таарч авахгүй бол удаан олон жил үргэлжлэх төсөл байгаа болохоор тийм. Би танаас шүдний юмч болохоор юм асууж дээ. Өмнө нь бид нар нөгөө ингээл түрүү хэлжсэн шиг тий.
одоо бол бас харьцангуй мэдлэгтэй л болчиход байгаа л да. Гэхдээ бас одоо үзэж байгаа хүмүүс маань бас харах мэдэхгүй гэж магадгүй. Тэгэхээр та бас гоё хариулаад бол өмнөө ингээл том сойз байх тусмаа сайн гэл тий. Ийм том хатуу өстэй сойзоор ингээл угаагаал тий. Эсвэл зөөлөн өстэйгээр нугаахаар заримдаа бохирдлыг сайн цэвэрлэхгүй ч байгаа юм шиг санагдал тий. Тэгэхээр ер нь одоо яг ямар сойзыг хүн ер нь яаж сонгох хэвтэй юм тий. Хүүхэд яаж сонгох, том хүн яаж сонгох хэвтэй. Тэгээ бас нэг чухал юм нөгөө сойзыг одоо нөгөө ойр ойрхон салхих хэвтэй тий. Тэгэхээр тэрний хугацааг бас тайлбарж өгье. Тэгвэл бид нар чи өмнө нь бол бас жоохон бахта сойзонд ямар нэг асуудал тулгархгүй бол сойзоо сэлдэггүйсэн шүү дээ. Яг нэг сооттой усанд нэг жоохон дөрүүл дөрчээлтэй хугарахгүй ч юм уу ус мөс нь унахгүй бол тэгэл байлгаад байдаг ч юм уу. Одоо яг хүмүүс харьцангуй мэдлэгтэй бол юу нь бол болцсон л байна л та. Сойзыг ер нь яаж сонгох хэвтэй гэдэг. За хүн бол сойжийг сонгохдоо ялангуяа за бүх дэлхийн хүн ам сойжийг хэрэглэж байгаа тийм. Тэгвэл биднээс жоохон тодорхой хэмжээний ялгаатай юмуд байдаг. Яг Монгол хүн бол жоохон бас нэг онцлогтой. Тэгэнгүүтээ ялангуяа биднээс хатуу юм иддэг байсан, ааруул иддэг байсан. Биднээс одоо шанаатай юм биш. Яг үнэ. Тэгээ шанаа томтой тий булчингийн энэ мас нэг хөгжил сайтай бас байдаг байхгүй. Тэгээд одоо ингээ ядлангуяа ингээ Европ хүний ингээ шүдийг үзэж ах. Би өөрөө шүдний хэмжиж болохоор ингээ шүдийг үзэж ах чинь ингээ завжийн ингээ татхад хөтөл ингээл гүчин. Зөөлхөн бүр айгуу зөөлхөн. Тэнгүүд чи ингээ бүр бид нар бүр шазаагаад явж өгөх. Юу ингээ тийш та одоо биднээс чи нөө шүдний хэмжнэр яг энэ гар нь илүү хөгжсөн байдаг ш булчин илүү хөгжсөн. Энд татаж батаад нэг юм зажилж хатуу мах харуулаа идээд хөгжөөчдөг юм. Хөгжөөчдөг. Энэ булчин ингээ хөгжөөчдөг. Тэгээд тэрийг ингээ үзэж байгаа эмчнэр нь ч гэсэн тэрийг татахын тулд ингээ бас ингээ хөгжих гар нь хөгжсөн байдаг. Тийм болохоор биднээс аль болох нөгөө нэг жижигтэр сойж ирвэл ер нь их зүгээр байдаг. Тэгэнгүүтээ хамгийн арын шүтлүү бас хүрэх шаардлага бас биднээс байдаг. Тэгээ монголчуудын дунд бол араа шүдээ ахуулсан тохиолдлууд айгүй их. Тэгээд мэдээж тэр маань нөгөө эрүүл хаваатай холбоотой. Тэгэхээр нөгөө нэг аль болох жижиг сойж хэрэглээд. За солихын хувьд бол би одоо ингэж хэлээд байна. За хүнд их хугацаа бодол байх хэвээр. Тэгэнгүүт чинь нэг зарим 2 сар тутам болол 1-2 сар тутам болол ингээд сольж явах хэрэгтэй. Заавал одоо тэр чинь тийм их үнэтэй бүтээгдэхүүн биш шүү дээ нэг тий. Солихгүй бол яах вэ? Солихгүй бол тэгэл бактери хуримтлын юу нэмэгдээлэн биднээс одоо арай жоохон бохирдсан шүднийхэн сойжороо ингээд шүдээ угаагаалаа гэсэн. Тэгэл бактерийн тоон биднээс ам дотроо багасч чинь үү багасч чинь үү гэдэг бас question болохоор үлдээд байна гэсэн. Өвдөл бас солино. Ханаа төрүүл дээрээс нь халууруул одоо ингээл ямар ч төрлийн нэг өвчин түмэнд тусч болно шүү дээ тий. Тэр болгонд айл болох шүднийхэн сойжийг тийм биш шүү дээ. Буцаагаад тэрүүгээрээ би нэр энийг юусэн яаж байгаа. Сойзоо яг нөгөө 2 сар 3 сар тутамд бол солидیں۔ Гэхдээ өвдцөний дараа заавал солих хэрэгтэй юм шүү дээ нэрээ. Тийм. Хүүхдийг бас ялангуяа ханаа яг хүүхдэд бодчихлаа хамгийн дөрөнд тий. Тийм. Тэгэхээр бол шүдний сойжны хэрэглээг бол ингэж хэрэглэнэ. За хатуу зөөлөн хүний ам болгон өөр. Хүний аманд бол янз янзын одоо бүрээстэй шүүд, бүрээсгүй шүүд, эрүүл шүүд, хүүхэд насны одоо нэг юм насны бас ингээд нэг ангилал бас байгаа. Тэгэхээр ингээд амны хүндийг бүр болдог бол би одоо ингэж мөрөд байгаа. Хүнийг ингээд харж агаад та өнөөдөр яг өнөөдрийн байдлаар ийм сойж хэрэглүүл зүгээр юм байна гэд сонголтоо бас байдаг. Тэгэнгүүтээ тэр нөгөө хүн чинь ингээ хэрэглээд явж байгаад дахиад нэг 6 сарын дараа ирэнгүүт чинь тэр хүний одоо шүд угаалтын байдал нь өөрчлөгдсөн байж болно. Дээрээс нь нөгөө нэг амны хөндийн байдал нь өөрчлөгдсөн байж болно. Тэгээд ингээд нөгөө нэг бас ингээд өөрчлөгдөх бас боломжтой байдаг. Зарим тохиолдолд ингээд хит хатуу хит зөөл ингээд бас одоо хүн болгоны ингээд хэрэглээ өөрөлтөө. Тэгтээ яг нөгөө мэрэгжлийн эмчин зөвлөсөн яг өөрт чинь тохирсон сойжийн зөвлөж байгаа л илүү зүгээр. Тийм. Тэгжээч нөгөө хүн яг гэрүүл байх. За магадгүй ингээд нэг буруу угаадаг ингэж угаадаг хүн чинь айгүй хатуу сойжор ингэх юм бол өөрийнхөө шүдийг илэгдүүлчих тий. Тийм. Тэнгүүд чинь эсвэл бол хит зөөлөн сойжор ингээл угаачаал ингээл дутуу угаагаад ингээд
амны үндэ би тэгэнгүүтээ нөгөө хүн чинь үнэхээр ингээ аманд нь ингээ дутуу байхад нөгөө хүн чинь би стенээр яг тэр хүний нүдэнд бол үнэхээр шүдэ угаасан арчилж байгаа ингээ дүрс зураг ингээ байгаад идэх байхгүй. Тэгтээ нөгөөний бүтээгдэхүүн нь бас буруу болохоор бас явдггүй тохиолдол байдаг. Тэгэхээр аль болох ингээ шүдний эмчтэй хамтарч ажиллаж тэгээ бас шүдний эмч маань бол зөвлөсөн саажийг нь хэрэглүүл болно зүгээр. Гэхдээ шүдний бүтэц бас хүндээ өөр өгдөг. Одоо жишээ нь хүүгийн маань аав шүдээ яг ингэж угаадаг байхгүй юу? Тэг бүр ийм том хатуу сайз хамгийн хатуугаар нь бүр ингэж. Тэгээ сайз нь бүр дандаа ингээл хит тоноол ингээл өснүүдийн бүр одоо маш даралттай угааж ин гэсэн үг шүү дээ. Тэгэнгүүтээ шүдэн зүг зүгээр бөөлмөлн зүг зүгээр. Би чинь тэнд ингээл ус мүсийн айгу харж авнаа өөрийнхөө яг өөдөө хоёр шүдтэй цэцөө мэцөө гэл. Тэгэл яг л нөгөө номжор марны ингээл угаагаад ижитл ингээд дэшигээ буйл өргөсөл зарим нэг нь дэшилчдэг ч юм уу те. Тэнгүүд өөч угаалтай буруу ингээд дарж угаасан байна. Одоо зөөлрүүлээ гэж тааж байгаа байхгүй. Тэр өндөр нэг имзэг шүдний бүтэц юунууд бас өөр байгаа тий. Арьсны өнгө гэдэг нэг хүн болгон дээр нэг өөр байдаг шүү дээ. Тэгтээ арьслал арьс шүү дээ. Яг тэрнтэй адилхан бас шүд бол шүд. Тэгтээ нэг үл ялэг жоохон өөр өөр гэсэн анцлууд бол байгаа. Гэхдээ коммунлын нийтлэгээр бол бас яг нэг юм зөв угаалт байгаа л яг зөв хэрэглэгдэхүүнээ хэрэглэгдэх юм бол бас нэг яахгүй. За магадгүй танаа одоо нөгөө нэг хүүгийн аав дээр болохоор яг отоогоор илэрхгүй байж магадгүй. Гэхдээ он удаан жил ингээ хийгээд ах юм бол яаж ч чадсан илэрх магадгүй. Яа надад уурлах нэвтрүүлгээр орсон баахан шүдээ буруу угаадаг ярьж. Гэхдээ үнээр яалт ч би атаархмаар гоо шүдтэй байдаг байхгүй. Тэгэл ингээл энийхэр ямар ч асуудал авахгүй шүдэн. Тэгэхээр ер нь анхаарах хэрэгтэй байх шүү. Тэгэхээр бас би одоо ингээл нэг одоо ингээл миний арьс ингээл амар гоё гэж бодоол бүр ингээд салхинаар нь гол үзүүлээл бүр ингээл ямар ч ачлахаагүй ах юм бол тэгэл яаж ч үзэн л тэр хүний арьс мууд нь штэ. Яг л тэрнтэй адилхан бас шүд ч гэсэн яг тийм миний шүд өстой супер гоё гэл ингээл тийм гэж бодоол тэрийг нөгөө нэг ингээл огт арчлахгүй байгаад авал бас л мууд нь хидэгээр шүдэн зүг зүгээр байгаа ч гэсэн тулгуур эдэн ч юм уу бусад юмд нь бодно. Тэгснэ миний шүд өстой бүтггүй өстой юус нь удмаараа тийм насаараа ингээл арчлахгүй байгаад авал тэгэл тэр бас л бүрэл муудна гэсэн. Нэрээ тэр нөгөө гоё хүмүүс чи ер нь жоохон даварсан байдаг юм лээ штэ. Хайнга те. Яг одоо таны хэлсэн чи тгийж харагдаж байна нэрээ. Одоо фитнест ингээл харах юм бол айгу гоё биетэй хүмүүс ер нь их ховор явдаг. За тэгэл надад нэг фитнес энийг би юусэн анзарч нэг фитнесийн багш маань хэлжсэн. Чи тэгтээ ингээл анзаарч ар яг бүр тууштай те бүр ингээд өөр дээр өөрчлөлт гаргаж байгаа хүмүүс ямар нэгэн биенийхээ нэг хэсгийг өөрөө голдог ч юм уу те эсвэл дефекттэй хүмүүс явдаг байхгүй гэдэг байхгүй. Тэгээ нэрээ ингээл харсан чи нөгөө фитнесээр яг тэрийг өөрчлөх боломжтой. Нэг гоён тэр юм билээ фитнес спорт. Одоо би ингээ мөр мутаал мөрөө хөгжүүлээд мөрөө сайн болгочих болж байна те. Миний ингээ гой бүдүүн болвол би гойны засгалыг гой нарийн бол за шилэг гадагш олвол ингээ татгшлуулж ингээд гой бие ингээ засаад явах боломжтой. Тэгэхээр нөгөө өөрийнхөө дефектийг мэддэг болохоор илүү ингэж хөдөлмөрлөлт юм бэл. Тэгээ нөгөө юу ч идээд таргалдгүй нэг гой хүмүүс идэв штэ. Тэгэхээр тэгж зовох шаардлагагүй те. Тэгээ бас арьсан дээр бас анхаарсан. Манай зарим найзууд айгуу гоё арьстай байхгүй бүр ингээ. Үнэхээр гоё арьстай бүр ингээ талисан. Тэгээ нөгөө тийм гоё арьстай хүмүүс ч арчилдгүй юм байна бас. Яа юу ч яах вэ те ер нь ингээд орхичдаг тэгэхээр эргээд ярьсан муухай болдог ч юм те тэгмээ нөгөө асуудалтай одоо би жишээ нэг өкс ихтэй мөхтэй ч юм асуудалтайс учраас арьсаал арчлаад байдаг те тэгэнгүүт мэдээж одоо арчлаагүй арьс ууч ингээд ялгаатай болж ирдэг ч юм те нэрээ төлөв маань айгүй сэхвтэй гэдгүйсэн тий сэхвэн байгаа энэ одоо надад хамгийн хэрэг асуулт шүү дээ шүдний асуулт их ирнэ арьсны асуулт их ирнэ. Тэгээ нөө сэхвэн байгаа. Гэхдээ бүдгэрсэн гэх юм уу. Тэгээ маш сайн юу яаж орохгүй бол би нэг 2017 6 онд юм уу нэг лазер надад нэг хүн санал болгоод тэгээ чи ингээд миний сэхв болохоор энэ нөгөө нэг цэг нь тарцсан сэхв байсан аахгүй. Тэгээд тэгсэн чинь чи ингээд лазерт орчихоо. Тэгэх юм бол чиний сэхвс айгуу гоё ярил миний сэхв арилсан гэдэг эмч маань өөрөө надад үзүүлээ. Тэгсэн чинь үнэхээр сэхвэн бүрийн бүдэг юм бол зэрэг гойлцсон.
Тэг чинийх ийм бол ийм гоё болно шүү дээ гэд болдгоо. Тэгэхээр би жоох айгаад байна. За яг тод нэг ганц хоёр сэвхэн дээр лазер явуулаад үзье гэд. Тэглээ тэгээ мэдээ алдуулах тус төрхэд эсний за нэг мөс явчихъя гэж нэг гоё болно гэд. Тэгээд ингээ бүтэн явсан чинь нөгөө сэвх маань арилах биш. Арсын маань бүр гимтэйгээд маш хүчтэй амар лазерт тэр үедээ ороод ямар нэртэй ч юм л байлаа. Тэгээд нөгөө нүдний маань доор бүр нүгэлцэн сэвх гаргаад ирсэн гэх юм уу. Одоо бүр ингээд нэг юм одоо нөсөөдөө тийм нөсөө юм. Сэвх биш бүр яг одоо юм нөсөө гаргаж ирээ. За тэгээд бүр үнэхээр за одоо би яана гэж байгаа. Тэгээ Монголд ирээд сэвхний имжлэнд яваа. Тэр чинь нөгөө юм одоо бол маш юм зөөлөн техник тэр үедээ бас ингээл маш хүчтэй амар лазер явуулсан байгаа. Одоо бол техникийн шинжлэгдсэн юм зөөлөн лазераар баг багаар яваад одоо тэр маань сэвх маань бол хамаагүй бүдгэрч гисэн. Тэгээд би сүүлийн үед одоо тэр сэвхэндээ бол ингээ санаа зовхоо байсан хүмүүсийг ч гэсэн сэвхэндээ арьс чинь өөрөө л одоо шүд ирүүл байвал те хэлбэр хэмжээнээс илүү ирүүлээ нэгтгэж аягүй чухал юм билээ шүү. Мэдээж яг үзэмж гоё л та тэр нэгдүгээр ирүүл минь чухал. Тэгэхээр арьс одоо сэвхтэй ч юм уу ийм байхаас байсан ч гэсэн хамаагүй гол нь гоё ирүүл байх хэрэгтэй те. Батга өрөвсөл гэдэг л асуудал болохоос биш сэвх гэдэг бол гоё имжлэгээ хийгээд цариулаад те зөөлөн лазераар ингээд яваад яг 100% бол арилдаг юм бол биш юм билээ. Эсвэл зүгээр гоё арай гоё бүдгэрүүлж болно гэх юм уу. Тэгээ одоо нөгөө цэгийн сэвхээ арилгах гэсэн юм чи одоо л сэвхэндээ аягүй дуртай болоод байгаа. Тэр нь энэ нөгөө нүгэлцэн мэдхгүй нөгөө өөрөөр нь хүлээж авч байгаа юм шүү. Тэгээ би энэ юм чи яах юм бэ те. Тийм. Тэр би ийм юм чинь тэгээд үнэхээр бусад чиг тийм гоё өвгөө толгоор тийм одоо өндөг шиг арьстай бол би биш л юм байна. Ийм ч л дүлгүй юм. А гэтээ тэр үеигээ бодвол хамаагүй бүдгэрсэн. За одоо нөгөө энэ маань асуудал болсон. Гэхдээ энийг л одоо арилгах гал лазерт ороод явж байгаа та. Манай ээж гол хэлдэг юм өөрийгөө харил гэл аюух тэгж сануулдаг надад. Магадгүй тэгж ээж маань тэгж сануулж исэн болохоор би ингээд өөрийгөө яг аюу хайн харагдчихсан ч гэсэн бас нэг хайрлаа гэж аюух боддог байхгүй. Би яг зарим мэдээж бас хайрлж байгаа л та тий. Тэгэхээр яг өөрийгөө яаж хайрлж байна? Өөрийгөө хайрлан гэдэг чинь л ерөөсөө өөртөө хайртай бүгдийг л хайрлж гин гэсэн үг юм билээ шүү дээ. Би одоос хүүхдтэй тийг цагтдаг байхгүй. Тэгэл чи ерөөсөө л өөрөө л гоё чи ирүүллээ. Чи гоё ингээ сайн хүн бол те чи амар мундаг л баян баян бол халбуу те. Тэг чи өөрийгөө хайрлал өөрийгөө л гоё авчих. Тэгвэл ингээл ээж нь хайрлагтал аав нь хайрлагтал те. Имээ өвн. Тэгээд өөрийгөө ер нь бол би айгүйх хайрладаг аа. Тэгээд ер нь сүүлийн үед эрүүл мэнд те миний өөрийгөө хайрлаж байгаа юм нь одоо дасгал хийж байгаа. Эрүүл мэндэд анхаарч байгаа тий. За одоо шүдэ зөв угаахаас өглөөний 600 г сууж байгаа чинь бас л өөрийгөө л хайрлаж байгаа л хэрэг тий. Яг оноо. Тий. Энэ айгуу чухал. Тий хүүхдтэй ингээд хүүхдэд хайрлахын тулд би дахиад олон жил эрүүл баймаар байна тий. Хүүхдэд харагдмаар байна. Тэгээл ээжигээ хайрлахын тулд би дахиад ингээд бас л эрүүл саруул тий. Ээжтэйгээ баймаар байна. Нөгөө өөрийгөө хайрлах гингүүт чинь зарим хүмүүс чинь баг ингээд сууж байгаа л тэрийг авдаг энийг авдаг гэл ингээд баг ингээд ямар ч үйл хөдлөггүй байх нь өөрийгөө хайрлах нь юм шиг нэг юм бас нэг ойлголт барих гэдэг дээр санагдаад байхгүй. Хэлстэй бүхэл юм тааж мэдл эмхтэн хүн чинь нэг юм бүхэл юмаа зохицуулдаг шүү дээ. Ажлаа зохицуулна, амьдралаа хүүхдээ тэгээл арьсаа үсээ зохицуулна тий. Ер нь тий. Энэ бас тэгтээ их чармаалт хөдөлмөр шүү дээ. Ялангуяа бас бүр хэлмээр энэ Монголын одоо энэ амир эрсдэл уур амьсгал тий. Гадагшаа явуулж явах удаал ирэнгүүд арьс мэрс арчлахгүй ч байсан гэсэн баг гоё бол хэлдэг тий. Тэгэхэд ингэж гоё бие авч явж манай эмэгтэйчүүд юм бүгд айгүй гоё тий. Бас бид нэр та нар маань бас мундаг шүү эмэгтэйчүүд маань тий. Америкт 4 жил байхад нэг юм анзаарсан нөө гадны хүмүүс яг нэг юм жижигэн типүүд байдаг яг эрүүл мэндэд анхаардаг нэг юм яг өөрийн гэсэн заавал хүн болгон адилхан байх албатай биш. Гэхдээ нэг өөрийн гэсэн нэг жижигэн типтэй байдаг зуршилтай болсон байдаг. Тэгж анзаарч байсан уу? Би нөгөө яг тэр үед чинь нөгөө хүүхдээ харах хэвээр. Тэгээ нөгөө сургуультай явбал хурдан ажиллаад хараад нөгөө хүүхдээ цэцэрлэгээс нь авч явдаг гэсэн болохоор тэр болгоны тийм олон найзтай байх боломж ховор исэн. Яг сургууль дээр очивол ангийнхантайгаа байж байгаа л нөгөө хичээлийн бос үеэр нөгөө яг ингэж найзууд чинь гарч ордог ч юм уу тийм баг байсан. Гэхдээ миний нэг анзаарсан юм юу гэх юм бол
яг түрүүний хэлдэг шиг нөгөө эрүүний хөгжил гэх зөүлийн мэддэг гэдэг шиг яг цайны цаг магаар ингээл харж байгаа. Ер нь хоол идэж юмс дандаа юм ногоон хоол мах айгүй багтай айгүй гоё хөнгөн хоолдог. Тэгээ багш маань ч гэсэн өдрийн нөгөө хөнгөн завсарчлагаанаар дандаа энергийн баар айгүй хийддэг байсан. Би тэр багшаасаа ингээд хараад ч юм уу ер нь өлсөн үедээ одоо энергийн баар бас идэх юм дуртай. Тэгээ дараа нөгөө фитнес хэрэгжүүлж хэлсэн болохоор янз бүрийн чихэр шоколад амттай мэдмэр санагдсан үедээ нэг энергийн баар, уургийн баар идчихдэг ч юм уу тий. Орцын хүн харж байгаа. Тийм. Ер нь чихэр шоколад гэхээс илүүтэйгээр тийм юм хийдэг байсныг нь багшаагаа тэгж анзаарчихсан юм. Хамгийн хайрладаг хүндэлдэг багш нь бүх л багш нарыг хайрлж хүндэлдэг. Стол нэрээ ямар ч ялгаа авахгүй тий. Багш л бол багш. Тий. 10 жилийн маань багш, оюутны маань багш тий. Бүхэл багш нарыг хайрлж хүндэлдэг тий. Тэгээд хамгийн амьдралд чинь болж байсан хамгийн сургамжтай үйл явдал гэж байна уу? Нэг юм амьдралыг чи өөрчилсөн ч юм уу? Одоо яг нөгөө тэр бас сандгүй зөндөөл нөгөө суралцаад л тий яваад байдаг. Одоо ингээл зургнууд харж байгаа юм л да. Би баг хөгшөө юм шүү. Яла өөрийгөөс харнаа тий. Энэ дэр би баг илүү хөгшин байсан юм тий гэл. Тэгсэн хэрнээсээ одоо ингээл бодохоор нөгөө оюунс нөгөө туршлага гэдэг юм аягүй хөрөнгөлөгдөөд тэгээл одоо нэг өөрчлөгдөд идэм бил ер нь зам төлөвийн хувьд ч гэсэн жоох өөрчлөгддөг юм шиг санагдчих нэг юмыг өнгөрөөдөг болоод за тэнгүүтээ хүнд ерөөсөө би дургу байхаа ер нь сүлээд болоод байгаа. Өмнө нь ингээл надад дургу хүн байлаа л да. Тэгэл яста энэ тийм те энэ ста ингэсэн энэ ингэдэг тэгдэг гэл нэг хүнд ингээд дургу болчдөг ч юм. Одоо тэр ингээл байхгүй л да. Одоо би өмнө ингээд дургу байсан хүнд одоо ингээл зүгээр л дуртай. Дуртай ч ашин тий зүгээр л ингээд тэр хүний байгаар ингээд хүлээж авчдаг тий. Адилхан л эмэгтэй хүн. За энэ хүн ингэсэн юм байл үү дээ. За тэр үедээ ингэсэн явж исэн байл үү дээ. Би ч гэсэн нэг тийм юм байдаг даа бол тий. Тийм. Болоо да. Тэгэхээр тэгэл амьдрал өөрөө сургаад л байгаа юм шиг шүү дээ. Нөө нэг хүн настай болох тусмаа илүү зөөлрдөг. Зөөлрөөд тий бүр нэг нөгөө ондармагч би гэгэрсэн гэдэг шиг тэгээд ерөнтэй яг бүгдийг ойлгоод за одооний гоё амьдрий гэж итл баг дуусчих юм шиг санагдаад идэв шүү дээ. Тий яг үнэ. Тийх бах тий. Одоо би амьдрал аюу гоё амьдрах байхаа гэж итл тий. Зөв танаас би нэг юм асууж байгаа. За та би одоо ингээл ядаас яг нэг тийм олон ихч биш байх л та. Гэтэ би эмэгтэй хүнээс энэ асуултыг асуух аюу дуртай. Ялангуяа өөрөөс ихчүүнээс аюу дуртай байхгүй одоо ингээд та одоо миний нас одоо ингээд би өөрөө тэрийг мэдрээд байгаа байхгүй юу? Өмнө ингээд залуу гинэ одоо ч үн залуу байгаа шүү уучлаарай. Гэтэ яаж ч ингэж ярьдаг л чи ингээл бүх өөрөөсөө би доошх бүх насны ингээд байгаад үтцсэн байхгүй тий. Тэгэнгүүт яг тэр насны хүмүүс ингээд гоё зөвлөгөө өгвөл юу гэж өгөх вэ? Эмэгтэйчүүдтэй тий. Тэр гоо сайхны төлөө жийж болно. Шүдний талаар жийж болно. Тэ гоё ярьсны таны ярьсаас амар гоё гэрэлцсэн гоё эмэгтэй байна. Тэгвэл одоо миний насн дээр надад зөвлөгөө өгвөл та юу гэж хэлсэн бэ? Миний хар бол харамсгүйгээр амьдрах нь л аягүй чухал. Тий, ер нь бол одоо альва ингээд хүний амьдралд ингээл дандаа дардсан биш шүү дээ, тий. Тэгэнгүүтээ буруу хүн чинь нэг өдөрт бараг 200 мянган шийдвэр гаргадаг гэлээ. Тэр ингээл толгой байнга шийдвэр. За энэ хаалгын нөгөө нэг тоглоомч ингээл тэгэл энэ хаалгыг онгойлох үгүй юу? Үзгээ барих үгүй юу? Суух үгүй юу гэл энэ чинь бүх ингээл аягүй олон шийдвэрүүд байгаа шүү дээ. Тэгэхээр биднээс ингээ тийм их шийдвэрүүд гаргаж байгаа тохиолдолд бол бас алдах тохиолдол бас байна шүү дээ хүнд тий. Тэгтээ нөгөө нэг алдаа болгон бас заримдаа буруу байдгүй. Тэгэнгүүтээ бас зарим алдаанууд биднээс их дараагийн шатн дээр юм уу илүү өөр хаалгыг нээх боломжийг олгож идэг. Тэгтээ биднээс алдаа болгоныг нөгөө нэг ийм зүг багстай хайрлаж ингээд байж болохгүй. Тэгтээ ингээд хүн нэг юм жанжин шумаа барайл те. Нэг за би нэг ийшээгээ чиглэх хэрэгтэй шүү гэж жанжин шумаа дагаал яваад ах юм бол хүн бас нэг алддаггүй юм шиг надад санагдсан. Тэгэнгүүтээ нэг би ингээл одоо ингээл биднес чи ингээл нэг бас нэг насныхан болж штэ. Тэгэнгүүт чинь би тэрүүн дээр алдсан, энүүн дээр алдсан ингээд нэг харамсах сэтгэл бас хүнд нэг байхсгүй юм шиг санагддаг. Болох л ёстой юм байсан.
тэрийг ингээд яг өөртөө шингээж аваад хүлээж аваад тэгэнгүүтээ за одоо яг л миний одоогийн нөхцөл байдал ийм биднес яг би одоо яг яах ёстой гэдэг одоо менежментлэл явахаас өөр надад аргагүй юм шиг санагддаг. Тэгтээ яг бүр залуу байсан бол юу гэж хэлэх вэ гэвэл нөө жанжин шугамасаа л битгий гараарай тий. Жанжин шугамаа яаж болж авах вэ? Гэхдээ тэгэл одоо хүн чинь нэг юм зориг тавьж за би нэг одоо нэг ийм хүн болмоор юм ийм хиймээр юм ч юм уу тий. Энэ яг миний мэрэгжил би энэ яг одоо би ийм нөхцөлд амьдрмаар байна. Энэ миний комфорт зон гэдэг ингээд хүн чинь нэг өөрийнх нь нэг юм комфорт зоноо олоод хүсээд ингээ мөрөөддөг шүү дээ. Магадгүй ингээл оюутан байхад чинь одоо ундаа одоо ингээл жуус уух чинь гоё юм шиг санагддаг. Магадгүй эн чинь нөгөө нэг одоо мөнгөгүй байх ч юм уу те тохиолдол бас хүн байгаа шүү. Тэгэхээр ингээл тэр чин тухайн үеийн л нөгөө нэг нөхцөл байдал ахгүй. Тэгээ одоогийн нөхцөл байдлыг ингүүч чинь одоо яг жуус байж лээдэг. Хүсвэл хүсэхгүй бол уухгүй. Тэгтээ би энийг жоохон одоо энэ комфорт зонд авчих гад би ингээд бодож ирсэн. Ингээл нэг юм одоо мэрэгчлэлээр ялангуяа тэгэнгүүтээ эмэгтэй хүн бол яг одоо ингээд нөхцөл байдал, нийгмийн нөхцөл байдал хүн болгон л ажил хийхээс өөр аргагүй л байна л та биднес те. Гэхдээ тэрүүндээ бити их юм шантраасаа гэж бас бодоод байдаг болцоо. Одоо би хүүхд гаргаал, би ингэчлээ, би ингээл илүү хичээгээд байна гэл. Одоо нэгэн л эрэгтэй хүүхд гаргаж чадахгүй юм чи биднээс л гаргана шүү дээ тийм. Тэгэхээр одоо биднээс яг тэрийг ингээ айгуу сайн хүлээж аваад би одоо ингээд одоо илүү юм хийчлээ гэж ерөөсө бодож өөрийгөө дүвийлгэж зовоох ямар шаардлагагүй юм шиг. Тэрний орон зүгээр л энэ л миний ногцсон одоо хувьцаа. Энэ л би энийг одоо би л хийж чадах юм чи одоо би л хийх ёстой гэл ингээл явцдаг. Тэр нь надад ч гэсэн илүү амар юм шиг санагдсан. Тэгээд одоо тэгэл яг одоо мэдээж ингээл аль бол халтаа бити багал гаргаараа гэж хэлнэ. Эмхтэн ялангуяа гаргасан ч гэсэн гэхдээ зүгээрээ. Гэхдээ зүгээрээ одоо тэгэл нэг нь л юм болчлоо. Тийм. Гэхдээ бүр ингээд өөрчилж болох өөрөөсөө болоод өөрчилж болох алдаануудыг лайлуулах багал гаргуул зүгээр юм шиг надад санагдсан. Тэгээд бусдаас ирж байгаа тэр нөхцөл байдлыг биднээс өөрчлөх боломж байхгүй. Гэхдээ одоо юу гэдэг хитэг шоудаал, хичээлээ хаяал одоо ингээл нэг хүн чинь нэг тиймэрхүү байдаг шүү дээ тийм. Тиймэрхүү юмнуудыг бол бити гаргаараа тэгэл айл болох өөртөө хөрөнгө оруулалт тэгэл хөрөнгө оруулалт гэдэг нь болохоор ингээл илүү нэг жоохон юм уншаад авах тийм. Илүү юм мэдээд авчвал тэгэл амьдралд чи эмхтэй үнд чи айгүй хэмэрхтэй болсон. Ялангуяа ингээл нэг хоол хийж яхад чинь тэрийг нэрээ тэгэж уншиж ирсэн шүү дээ. Одоо юм би юм дасаа ихтүүлчлээ гэх юм бол би ийм ногоо ичиж гэдэг юм уу гэдэг хүн чинь ингээд баланслаад энэ ч болгоно туршлага болоо авчтай юм шиг санагдсан. Тэгэхээр бол юм ч бити харамсаараа гэж хэлнэ. Алдаа байгуул хайрлаараа гэж хэлнэ. Тэгтээ бас багахан алдаараа л гэж хэлэх байх та. За өнөөдрийн манай подкаст маань оролцож өөрийнхөө үнэтэй цаг завыг зарцуулсан дэлгөөндөө маш их баярлалаа. Тийм тэгээд бидний бас ажлыг маш их дэмжээд тэгээд ингээд тэгээ шүдний цоорлын эсрэг бас ингээд бөөнөрөө эмчнэр бүх эмчнэртэйгээ нийлээ тэмцээд ингээд биднээс ингээд ажиллаж байгаа. Тэгээд таад маань нөгөө нэг олонний танил гэдэг утгаараа ингээд айгүй гоё ингээд биднээсээ яриаг ингээд бас хамтдаа ингээд ширлээд ингээд явж байгаад маш их баярлж байгаа шүү. Тийм. За баярлалаа. Шүд ирүүл болвол би ирүүл гэдэг шүү. Тэгэхээр шүдний эмч нөгөө сүүлд би нэг юм бясалгалын тухай ингээд судалж байгаа л гэсэн чинь хүн нөгөө бодлороо бүх зүйлийг эмчилж болно л гэж хэлсэн ээ. Шүднээс бусдыгаа эмчилж чадна гэдэг аахгүй. Үнэ шүү. Тэгэхээр шүд гэдэг ямар чухал. Шүд гэмтэл бол таны эрүүл мэндэд шууд холбоотой. Тэгэхээр бас ийм гоё эрүүл мэндийн нэвтрүүлэгт урьж оролцуулсан танд баярлалаа. Тэгээ бас гоё яриа өрнүүллээ. Шүд нөгөө эмэгтэй хүмүүс чинь нэг сэдв дуусгах төгссөн шүү дээ. Өсрөөл хоёлоо сэдв сайхан л өсөрлээ. Харин за ирсэнд маш их баярлалаа. Дууссан уу ямар хурднаас. За өнөөдрийн дугаар та бүхэн сонссонд маш их баярлалаа. Тэгээ дараагийн дугаар хүртэл баяр та.